Сайн байцгаана уу премиум сонсогчдаа. За өнөөдрийн танин мэдхийн дугаар маань эхлэхэд бэлэмжлсэн байна. Өмнө нь бид нар одоо Мин улсын үндэслэгч Зүү Янжаан буюу Хонву хааны тухай мөн түүний Мин улсын 2 дахь хаан болох Жэвэн хааны тухай ингээд түүхийг задлж ярьсан байгаа. За энэ Мин улс гэдэг бол нийт 276 жил оршин тогтнож исэн. За их сурвалжууд дээр бол 16 хаан байсан гэж ярьдаг. Хятадын одоо Байду буюу Хятадын Google дээр бол 17 хаан одоо засалж исэн байна гэж бичсэн байна. За өмнө нь бол эхний 2 хаан нь ярьсан. Одоо бол 3 дугаар хаанаас ахуулаад тэгээд яг энэ Мин улсын үед одоо Мандан бадарж исэн үед нь ямар хаадууд одоо засаглаж исэн бэ? Мөн одоо Монголтой бас нэлээд холбоотой байгаа шүү дээ Мин улс маань бол тэгээд тэр Монголтой холбоотой байсан Эдрэтэй түүхүүдийн тухай бас ярина. За өнөөдөр бол 3 дахь хаан болох Юнло буюу Мөнх баясгалан тааны тухай ярина. За Юнло гэдэг нь бол түүний Нянхао буюу оныхын цол тий. Түүний одоо Схао гэдэг нь бол одоо сүмийнхэн цол тий. Чүнзүү гэдэг нэртэй. Яг өөрийнх нь нэр нь бол Жуди гэдэг нэртэй. За Жу гэдэг бол Хятадын нэрийг одоо та бүхэн мэдэх бах. Өвөөгийнхөө өвгтэй, аавынхаа өвгтэйг адилхан явдаг штэ. Тэгээ Зүү Янжааны чинь 4 дэх хүн байгаа. Тэгээ Жуди гэдэг нэртэй. Жу гэдэг нь бол яг овг нь мөн Жу гэдэг нь улаан гэсэн утгатай ханзаа агуулж байгаа. За Ди гэдэг үг бол ханз нь бол 3 утгатай байт юм байна. За Ди гэдэг нь нэгдүгээр нь бол ургамал мод гэсэн утгыг агуулдаг бахан. Хоёр дахь нь бол күнзийн сургаалын одоо ахан дүүсийн барилдлага гэсэн утгыг агуулдаг. За гурав дахь нь бол одоо сойрхолт ерөөлт гэсэн утгыг ингэж агуулдаг ийм нэртэй хүн байна. За энэ хүн бол Мин улсын түүхэнд бол одоо нэлээд бужигнуулдаг хаан тий. Мин улсын тийм 3 дахь хаан байгаа. За тэгээд ийм Эдрэтэй түүхийн талаар мөнх ах маань биднэрт ярихад бэлэмжлсэн байна. Өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд үзэгчдээ сонсогчдоо бас энэ өдрийн мэндийг хүргье. За өнөөдөр бид нэр өмнө нь бол Хонву хаан, Зэнван хаан ярьсан. За одоо ингээд Юнло хаан руу орж байна. За энэ яалтчгүй одоо Монголын түүхтэй холбогдож байгаа учраас бас хятад талаас нь ингээд бичгээр илүү сонирхолтой бас санагдлаа. Энэ номыг уншиж байгаа. За одоо бидний их сурвалжийн урд байна те. Жунгу Хуанди гэдэг байна. Бас хэд хэдэн номнууд байгаа. Монгол хэл дээр ч гэсэн номнууд ашигласан. За энэ хүн бол яг мөнхийн баяр баясгалан гэх энэ хаан бол Мин улсын 3 дахь хаан. За амбиц бол барагдаж дийлдэхгүй, маш их амбицтай. Өөрийн ач дүүгийн эсрэг бослог гаргаж бараг 4 жил шахамтай айцсны эцэст бол бүх эрх мэдлийг гартаа төвлөрүүлсэн. Тэгээд энэ хүний хувьд бол 1360 оны 5 дугаар сарын 2-нд буюу түүний аав Зүү Янжаан Юан гүрний эсрэг эд үзэлцэж байх яг тэр үед бол тухайн үеийн нийслэл Интиан буюу одоогийн Нанжин төрсөн. Зүү Янжааны 4 дэх болж төрж байгаа тийм. Гэхдээ сүүлд нь бол намтраа засаж бичсэн гэдгийг бид анхаарах хэрэгтэй. Яг тэгэхээр яг өөрийнхөө төрсөн юм маа хатмаас төрсөн гэж бичээд байгаа. Гэхдээ манай хүн ч нөө Зэнвэн хааны намтрыг устгаад өөрийнх нь намтрыг дахиад бичиж байгаа шүү дээ. Тэгвэл бол яг бас түүхчид юу гэж манагдаг вэ? Энэ хүн бүр солонгос ихтэй байж магадгүй. Тэр ч бодох бүр Монгол тийм. Одоо Зүү Янжааны Монгол татврын нийсэн төрсөн байх магадaltaй гэж үздэг юм. Тийм учраас бусад хөвгүүдээс нь өөртэй амбиц. Аюу амбицтай шал өөр юм арга характер нь шал өөр байгаа. За Зүү Янжааны хувьд бол монголчуудтай бол тухайн үед эд үзэж исэн. 1368 онд Мин гүрнийг тунхаглаж өөрөө Хонву цолтойгоор хаан болох үед Жудигийн хувьд 8 настай хүүхэд байсан. За манай хүнд бол хаан болох юм шиг тийм шанс бол байгаагүй гэж үздэг лээ. Том ах Жу Бяо бол Crown Prince буюу яг нөгөө хэдэн загас хөө. За дээрээс нь тэгэл Жуган гэж байгаа те. Жу Шуан гэж байгаа. Энэ хүмүүс дээр 3 ахтай учраас манай хүнд бол хаан болох юм шиг тийм байгаагүй гэж үздэг юм билээ. Тэгвэл нөгөө Хонву хаан 1370 онд хөвгүүдээ нөгөө хил хязгаарыг сахиулахаар ингээд томилох үед бол ханху бол нөгөө Яни ханху Янван гэдэг цогтойгоор аваад ингээд Бэйпин тухайн үеийн Бэйпин буюу умар дагуулсан. Одоогийн Бээжин хот те. Даабо буюу Юан гүрний нийслэл байсан тэр газар бол туваарлагдсан байна. За 9 настай хүүхэд байсан учраас боловсрал дээр наав нь бол маш их анхаарсан. Жуди ихтэй багасаа л ерөөхдөө тийм цэрэг дайны хоббитэй хүүхдээс. Ерөөсөө байлдчил тоглолтууд тэгээд ялангуяа дайны логистик тактик гэдгийг нэлээд судалдаг юм хүүхэд байсан. 13 настай байхдаа буюу 1374 он. За цэргийн бэлтгэл болох морь унах, нумсум харуулах, зам хамгийн гол дайны логистик теори асуудалтай ард талын сонголт дээр яаж зохион байгуулах вэ гэдэг дээр маш их ажилласан байгаа. 15 настайдаа гэрэлсэн. Алдарт нөгөө Ваншуда гэдэг хар орны дэргэд төгтмөр жанжинд бот цохогддог. Гэхдээ одоо бас Юаны цэргийг бол маш олон удаа ялж исэн. Мин улсын алдарт жанжны хүн шив албагтайтай бол гэр бүл болоод тэгээд юу байсан байгаа. Дараа нь 16 настайдаа буюу дараа жил нь бол
Жууган болон Жуушван гэсэн хоёр ахтайгаа умар зүг аян дайнд бас оролцож байсан. Ингээд нэг туршлага хоригдлуулаад яваад байгаа юм тий. Ер нь тэр үед бол Жуди юу хариуцсан гэхлээр цэргүүдийн бэлтгэл хамгийн гол нь морь. За тэгээ ном сум тэдний хангалт зэргийг хариуцж байсан байгаа. 1378 онд Нанжин буюу Мин улсын нийслэлд хэсэг байсныхаа дараа тэр үед бол яг энгийн хүмүүсийн амьдралыг их сонирхож судалсан байгаа. 18 настайдаа Жуди бол Сю Атагтайн дундаас төрсэн тийм Жу Гаучи гэдэг ихний хүн төрж байгаа. 18 таад ихний хүүхдээ гаргаж байгаа юм байна. Жу Гаучи дээр сүүлд нь Хонси те Хонси золтоогоор хаан болсон. Тэгээд Жу Гаоши төрж байгаа. Ингээ хоёр хүн төрж байгаа. За энэ хоёр хүү бол Мин гүрний цаашдын түүхэнд маш том үр гүйцэтгэсэн хоёр хүн байгаа. 1380 онд Жуди 20 настай байхдаа Бэйпинд босч ирээд өөрийн үүргээ биелүүлж умар хязгаарыг хамгаалах болсон байна. Ер нь бол монголчуудтай л үзэлцэн гэсэн үг л те. За Мин улсын алдарч жанжин Вансюда бол түүнийг маш найрсгаар Бээжинг эзлээд авсан ч Вансюда өөрөө байхгүй те. Тэгэхээр их найрсгаар угтаж аваа. За тэгээд одоо юу яасан баа. Бэйпин буюу даад угт нь те. Юан гүрний хуучин нийслэл. Тэгээд хятад хэв маяг зөнгөсөн Нанжинаас шал өөр юм Монгол хэв маягтай хот байсан баа. Тэгээд энэ ч энэ аян дайны үеэр үлдсэн хүмүүс асар их байгаа байхгүй Монгол руугаа буцаж чадаагүй тэндээ үлдчихсэн монголчууд байгаа те. Тэгээд тэр өсний засалт хувцлалтад бол мэдээж хятад хүмүүс шал өөр байгаа шүү дээ те. Ер нь монголчуудтай хэрхэн харьцах уу? Монгол хүн гэж яг ямар хүн байдгийг энэ цэрэг зэвсэг нь яадгийг тэгээ энэ соёлын юу юм хил нь ямар юм гэдэг ингээд машин дэлгэрэнгүй судалгааг бол манай хүн яг энэ Бэйпинд багта буюу энэ үлдэл монголчууд дээр бол маш сайн хийсэн байгаа байхгүй те. Тэгээ тэндээс зүгээр би тэгж ойлгосон их тийм огуйцах монгол хүнд их огуй болох тэр нэг юм тэндээс эхэлсэн болов гэж анзаарчихсан л та. Энэ Хонгу хаан бол тухайн үед Фу Ёудэ жанжин цэрэг өгөөд Жүүдийг туслах жанжнаар нь томилоод умар зүгт байх дээр Монгол нэг жанжин болох Найр Бухагийн эсрэг хөдөлгсөн баг. За энэ дайн бол амжилттай болсон. Тэгээд Жүүдийг бол энэ дайнд одоо яг галан дунд орсон туршлага хөрөнгөлүүлсэн. Яг нөгөө дарийн утаа үнэрлсэн анхны тоглол. Тэгээд 1381 онд Фу Ёудэ жанжин бол Юнанд байх монголчуудыг дарахаар нөгөө Юнаны монголчуудыг нухчин дарахаар тийшээ хөдөлсөн. За энэ үед буюу яг 1382 онд Ма нас орж байгаа шүү дээ. Одоо ээж нь те зарим их сурвалжт бол ээж нас орсон. Энэ үед бол Хонгу хаан нөгөө уус нь буддын шашинтай хүн байсан учраас асар их лам нарыг урьж авчиж одоо ном хурулж байгаа. Яг энэ үед бол Жүүдигийн үед бол Дао Юань гэдэг. Яг энэ Явган Сяо гэдэг яг нэр нь бол тэр ламтай танилцсан. Бараг 88 нассан байдаг багш энэ үг. Тэгээд Жүүдигийн бүр айгүй тийм ойрын зөвлөх нь болсон байдаг. Энэ маш олон хэргийг бол энэ хүнтэй зөвлөдөг болсон байна. 1381 онд Юнан руу Фу Ёудэ жанжин аян дай амжилттай хийгээд тэндээс одоо залуухан хэсэг хөвгүүдийг бол олцолж авчирч ирсэн. Тэн дотор нөгөө бидний мэдих Жөнхө буюу Манхэ тэ Жөнхө бол байсан. Тэгээд энэ хүн бол 7 удаагийн экспедиц аяныг одоо Лан аяныг нэгдхийн далай Малаккийн хоолой тэрч бодгоо бүр Кен Танзан буюу Дорнод Африкийн эрг хүртэл хүрч ирсэн. Ийм одоо адмирал байгаа. За энэ адмирал бол яг энэ Юнаны аян дайны үед олзлогдож ирээд ордонд ирээд тайванжсан ийм хүү байгаа. 1387 онд Жүүди хаан хүү X аян дайнд орсон Манжуурт буюу одоогийн зүүн хойд хятадын нутагт байх Урайн хаан холбоон тэргүүн Гачуу ноёны эсрэг байлдааны ажиллагаа явуулсан. За Мин улсын судраас гарах юм бол Гачуу ноён тэднийг амар тайван байлгахгүй байсан учраас Фэншан жанжин өдөр 200 орчим мянган цэрэг удирдах авч яваад Жүүдийг энэ байлдааны ажиллагаанд бас хамт авч орсон байна. За энэ бол бас их туршлага болсон. Тэгээ нөө Нагачуу ноёны чи ятгаж байгаа дагаар оруулж байгаа шүү дээ тий. Тэгээ дагаар оруулсны дараа Нагачуу ноён бол жилийн дараа маш учир битүүлгээр Мин улсын хааны бидэнд нас ордог. За энэ дайн бол одоо Жүүдигийн хувьд бол туршлага хоригдол болох. Ялангуяа яг Монгол цэрэгтэй яаж байлдах ёстой юм. Зөвхөн цэрэг техник биш бас сэтгэл санаатай нь яаж тоглох ёстой юм. Яаж манипулейт хийх юм, яаж одоо сэтгэл санаагаар нь тоглох юм гэдэг юм юуг бол аюул сайн судалсан байна да. Ингээ 1390 онд Жүүди өөрийн ах Жуугантай хамт бол Монголын энэ Найр Бухагийн эсрэг дахиж байлдаад маш олон тооны монгол цэргүүдийг өөртөө дагаар оруулсан байдаг. Монголын одоо морин цэргүүдийг тий. Тэгээ ер нь дараагийн нэг 2 жил нь жижиг тулгуурлалтууд бас ингээд Монголтой бол хийгээд исэн байна. 1398 онд Жүүдигийн ах Жууган нас орсон. Ер нь ингээд Жубяв нас орсон. Жушван, Жууган бүгд нас ороод яг энэ үед бол Жүүди бол Ахмад хүү болоод үлдсэн. Гэхдээ Хонгу хаан бол Жубяв буюу өөрийнхөө Ахмад хүү болох Жу Юнвэнийг хаанаар томил угаасаа өргөмжилж байгаа шүү дээ. За ингээд 1395 онд өргөмжлөх одоо зарлчихсан. Тэгээд Жу Юнвэний хувьд бол Зэнвэн цолтгоор хаан болсон их тийм айдуу зөөлөн бодлого
барьдаг. За зарим судлаачдын хувьд бол их сул дорооч гэж одоо тэр хаана гэдэг бусдын үгээр байдаг ч юм уу те. За Жуди яг энэ үед Gen 1 хаан болсныхаа дараа нөгөө бусад хан хүүгүүдийг одоо нуудч эхэлсэн байдаг те. Одоо тэрийг бол яг өмнөх дугаар дээр ярьсан учраас алгасаад Жуди хаан одоо яасан баам л да нөгөө Жуди үлдсэн. Тэгээ Жуди бол мэдчихсэн. Тэгээ 3 хүүгээ ямарчсан барьцаанаас нь сулж чадсан байдаг. За ингээд өөрөө бас Жудигийн маш олон тайгнуудыг ингээд Нанжины хааны ордонд шургуулж чадсан учраас тагнуулын мэдээ бол сайн авч чадчихсан. Ингээд 1399 он Жудигийн хоёр сайдыг одоо Жанжинг Gen 1 хаан цаадаснаар шууд одоо асуудал үүсээд ингээд одоо энэ хоёр хүний хооронд найлж байгаа. Нэгсэнд аавгаах нь Жуди за бол одоо Crown Prince гэдэг өөрөө бол яг нь принц хан хүү те. Тэгээд Жу Юнвэн бол одоо эзэн хаан. Тэгтээ одоо Жу Янжаны ач. За энэ хоёр хүний хооронд одоо ачтуу болон аавгаах хоёрын хоорондох дайн эхэлж байгаа гэсэн үг л те. Энэ дайн бол бараг 4 жил шахам үргэлжилсэн байгаа. За Жудигийн хувьд бол Бэйпинг буюу Бээжин хотын эрх мэдлийг хүчээр гартаа аваад тэнд байсан хааны талын хүмүүсийг бүгдийг нь зайлуулад за ингээд одоо дайн эхэлсэн. Энэ дайн бол өвөө аваатай явсан. Тэгтээ Жудигийн энэ амбиц одоо нөгөө тууштай байдал тэгээд одоо тагнуулын мэдээ авдаг. За дайны туршлага эдгээр ачаар бол ингээд энэ дайнууд бол ерөнхийдөө ялалт байгуулад Нанжи хотыг эзэлж авсан. За Нанжи хотыг эзлэх үед буюу маш олон одоо хааны талыг бараг 460 орчим хүн урвсан байдаг, зугатаасан байдаг. Ингээд Нанжи хотод ирэхэд бол Жудигийн талыг баримтлаг тэнд байсан тайгнууд одоо шургуулсан хүмүүс нь бол урагчдч байсан те. Хаанаас урвсан хүмүүс байсан. Тэд нар бол шууд Нанжи хотын хаалгыг онгойлгож өгсөн. Ерөнхийдөө бол хөхмөрнийг ямар саадгүй гарч. За хөхмөрнийг саадгүй гарна гэдэг чинь ерөнхийдөө асуудал шийдэж чинь гэсэн үг. Ингээд хөхмөрн бол яг хятадын өмнөд нутгийн байгалийн аюу гой тийм хамгаалалт багхгүй. Энэ хөхмөрний давж бид нар өмнө нь баг 2-3 жилийн өмнө хийж авах баха сун гүрнийг одоо монголчууд байлдаа эзэлж авах үед хөхмөрнийг л гатлна гэдэг бол амар том ажил байсан. Тэгэхээр хөхмөрнийг бол ямар цаадгүй гатлаад ингээд Нанжи хотын хаалгыг нээгээд Нанжи хотод бол өстой жинхэнэ гомжны төлөв тулдаан алаан хятаан болоод ингээд Жуди бол ач дүүгээ хороосноор ерөнхийдөө бол ингээд түүхээс зайлуулж өөрөө бол хаан болсон. За одоо ингээд Юмла хааны амбицтай түүх эхэлж байгаа тий. За энэ хүний хаанчлал нийтдээ 22 жил үргэлжилсэн. За яг Юмла хааны үед бол Мэн гүрэн хүч чадлынхаа оргил үед хүрсэн гэж түүхчд бол дуу нэгтэйгээр бичдэг юм байна. Тэгээд энэ хаан болсныхаа дараа мэдээж одоо байр сууриа эхжүүлэх хэрэгтэй. За нөгөө нэг Зини Вэй буюу нууц цагдаа нар болж ингээ ажилдаа орно тий. Юмла хааны эсрэг одоо байж болох байсан хүмүүсийг бүгдийг нь олж илрүүлэх, устгах, байцаах, цагдах, хорих, цаазлах тэр бүх ажлуудыг бол өрнүүлсэн. За Жуди хааны үед бол цэргийн хүчээ нэмэгдүүлж аян дайнуудыг зохион байгуулах бэлтгэлүүдийг хийж эхэлсэн. Өөрийнхөө намтрыг дахиж бичүүлсэн. Тэгэхээр намтрыг биччихад уншихад бол ерөөсөө Gen 1 хаан шиг муу хүн байхгүй, сул дорой одоо нөгөө хонгийн өвөөс аавынх нь өвөөс урвсан ийм хүн байсан учраас би хаан болох нь зөв юм а гэдэг энийгээс нь баг пропаганда байгаа байхгүй. Тэрийг уншихаар ерөөсөө миний хаан болсон өөрийнх үйлчлэг зөвтгсөн баг. Миний хаан болсон бол одоо гарцаагүй. Би л хаан болж иж одоо энэ гаргаагүй тий. Одоо би миний гаргасан бас бол төрийн эсрэг биш. Энэ хүний одоо юуны эсрэг ингэж хэтэрхий одоо ингэж тайрнуудынхаа зөвлөхүүдийнхаа үгэнд орж ингэж байсан нь бол буруу юм а гэдэг. Ерөнхийдөө нэлээд өөрийгөө зөвгсөн маягтай ийм одоо намтар байдаг. Ер нь ч тэгээ тухайн цаг үе дээр бол Жудигийн бараг зөвч юм шиг тий. Ингэж нэг үлгэн салган хаан байснаас тий шууд ингэж зөвхөнтэй хаар хинцээд авсан тий. За манай хүн нөө Юмла бол яасан баг. Бид нэг Жуди ч гэж нэг яриад Юмлач гэж нэг яриад явах байх. Энэ бол нэг л хүний тухай яриад байгаа шүү тий. Энэ чинь Жуди гэдэг маань нэр нь Юмла гэдэг маань оны цолн тий. За татврын системд өөрчлөлт оруулсан. Зарим хүнийг татвараас хөнгөлсөн. Таглал өвчин гарсан газруудыг таглаас чөлөөлсөн. Орон нутгийн ноёдуудыг одоо дур мэдээс татвар авах явдлыг зогсоосон. Мэдлэг чадвартай хүмүүсийг албандаа зүтгүүлэх болсон. За байр сууриа бэхжүүлж чадсан хүн учраас тэр хүн шууд Нанжинаас Бээжин рүү нийслэлийг нүүлгэсэн. За ингээд тэрнээс хойш бол ер нь Бээжин бол нийслэл болсон. Тэгээд тухайн үед бол Бээжин гэж нэрлэдэг, Бэйпинг гэж нэрлэдэг. Энэ бол умардын амгалан. За англиар бол pacified north гэдэг байгаа тийм. Умардын амгалан гэдэг нэртэй байсныг Бээжин буюу умардын нийслэл болгож нэрийг өөрчилсөн. За энэ үйл явдал бол 1403 болсон тийм. Бээжин хотыг ерөнхийдөө түүний хүү Жу Гаочи буюу Жу Гаочи буюу одоо нөгөө том хүн ерөнхийдөө Бээжин хотыг харгалзаж байгаа шүү дээ тий. За тэгээ энэ үед нөгөө Юмла Дадиан гэдэг тэрийг одоо орчуулах юм бол
энциклопеди юм уу? За даадын ч одоо. Одоо тийм нэг одоо юу гэж хэлсэн. Одоо нэг Хамаагүй ихсруулж харахгүй. Яг хоо ерөнхийдөө нэг энциклопеди маягийн юм шиг байна. Тэрийг ингээ харахаар. Тэгээд яг хоо харамсалтай нь өнөө цагт энэс 5% хөндлөлтсөн. Түүхийн нухчаад бол ихэнх нь устсан. За манай хүн ч нөгөө өөр хаан ширээ хүчээр авцсан шүү дээ тий. Одоо тэгэхээр нөгөө хаан ширээ залгамжлах асуудлыг эртгэн бас зохицол шийдэхгүй бол болохгүй юм байна гэдэг өөрөө ойлгосон. Ингээд том жүг чи тий хэдийгээр одоо удирдан зохион байгуулах чадвартай байсан гэсэн эрүүл мэндийн жоохон асуудалтай хөвгт байсан. Дээрээс нь цэргийн иргэд ерөөс сонирхолгүй. Тэгээ нэг удаа бүр самирсан тэгсэн гэж байгаа байхгүй нөгөө чи очоод тэр цэргийн морь шалгах юм гот нь гүгөө хүүтэн байна. Жоохон явж аваад бусаад өрөөд ирсэн чинь. Яасан ч хүүтэн байна би яхаа. Ерөнхийдөө ийм аюул сан администратор буюу удирдан зохион байгуулагч болж байна. Цэргийн талын эрдэм мэдлэг жоохон таарах. Хоёр дахь жүг ав шүүн болохоор машин цэргийн ийм амбицтай мөртлөө их тийм ойрхон одоо нэг ийм одоо юу гэдэг харгас хатуу жоохон дур зороо энэ бүр аавхаа эсрэг бослог гаргана одоо болоогүй тий. Тэгээд 3 дахь хүн бол ерөөс найдар өгч байгаа. Тэр бол ерөөсөө тийм ордны хэрэг юу ч мэдэхгүй баг тэгэл идэж уугаал ингээл илдүү хүүхэн шуухан доороцлоод ингээд тэр хүнийг бол шууд тооноос хасж байгаа тий. За энэ хоёр хүүгээс л нэг нь болгоно. Том хүн бол Бээжин хотыг яг нөгөө иргэний дайныг Бээжин хотыг хамгаалж исэн нөгөө хаантайгаа өмнө хаантайгаа үзэж явах тэр үед. Жүг ав шүү буюу хоёр дахь хүн бол яг аавтайгаа зэрэгцэж одоо улаанд оролцож байсан. Ингээд хоёлаад ингээд бас ингээд баланслагдаад байгаа байхгүй аль аль нь чадвартай. За хоёр дахь хүүгээ Юнан руу томилсон байдаг. Нөгөөх нь эсэргүүцээд. Тэгээд бүр сүлдө дийлдэхэ болгоот нууц цаг данраа явуулаад барьж авсан баа нөгөө хөхтэй. Тэгээд гэрийн хайранд орсон. 1407 онд тий. За гадаад бодлогын хувьд бол яаж хонгуу хааны барьж байсан бодгоос яг 100% эсрэг байсан баа. Хил хязгаараа цэргийн хүчээр тэл хуршүүдээ дагаар оруулах тэр замыг сонгосон байгаа. Бас гадаад ертөнцтэй худалдаа хийх. Хэн бол хаагаад байсан шүү дээ. Юм хонгуу хаан жуун жам бол үгүй гэдээсэн шүү дээ. Гур хайзин гэдэргээд далайн 20 моройд тогтсон тий. За 1403 онд Солонгосын огт байрлах Чосооны хаан тулсын Тэжон. За Тэжон бол ахта Тэжон гэж бичсэн. Тэжон хааныг Мин улсын албад болгосон. Дараа нь баруун зүгт байх Хамиг нарын зүг анхаарлаа хандуулж улмаар бол энэ Төв Азийн баян бүгдүүд дээр туршилсан Хамигийн хаан тулсыг бол Мин улсын албад болгосон. Энэ цаашлаад Дундад Азийн улсуудтай харилцаа тогтоох худалдаа хийх энэ боломжийг бий болгов. За яг энэ үед төмрийн улс Дундад Азад мандж ирсэн. Доолон төмөр гэж бид нар ярьдаг. За доолон төмөр гэдэг нь доромж нэр байхгүй. Бид нар бол эмир төмөр гэж нэрлэх хэрэгтэй байна. Барлас овогт тараагаан хүн эмир төмөр гэх тийм. Энэ Монгол хүн шүү дээ. Тэг яг Узбекууд бол Узбек хүн л гэдгийг тэгэхээр яг бас Узбекуудаа хөрх маргалдаад авсан. За төмрийн улс Дундад Азад мандж идэг. Мин улсынд мандж байна тий. За эмир төмрийн хувьд бол Мин улсыг эзлэх нь энэ хятадыг эзлэх нь мөрөөдөл юм байсан. Орны баян тансаг тий хүчирхэг ийм улсыг эмир бол ер нь эргэн тойрныхоо бүгдийг дуусгасан шүү дээ. Энэ тхигийг чөлөмсөн Дамаскыг шатааж мамлюкуудыг цогсон Баязид султаныг бот цохиж Османыг одоо ном хотгосон тий. Тэгээд алтан орд руу аяндан хийсэн ерөөсөн амбиц болоос дийлдэхгүй. За ингээд яасан ба. Хонгуу хаан төмөрлөө илчилгээс дагаар орж худалдаа хийхийг шийдсэн. Одоо нэгс нэлийн дээрэнгүү. За эмэрчүүд хариуд нь илчийг алаад за нөхдүүд ч одоо ер нь баг яасан даварцсан. Одоо дайтнаа гэдэг 200 мянган зэрэг босгоод 1405 онд хятад руу хөдөлсөн. За Мин улсын зүг хөдөлсөн боловч харамсалтай зам заанаас сурсан тий. Магадгүй хэрвээ тэр хүн хөрсөн бол одоо түүх бол хоёр юм гигантын хоёр одоо титаны тулааныг үүсэх байсан боловч харамсалтай тийм болов. Энэ Монголд их ашигтай тусах байсан бах гэж би зүгээр тухайд бодсон. Хэрвээ төмөр магадгүй ашиглаж чадсан бол Мин улсын тэр Монгол руу хийсэн амбиц бол ерөөдөө нэлээд дарагдах байсан болов тий. Хөмрийн хувьд бол өөрөө ерөөхдөө Чингисийн үеийн Монголыг одоо тий одоо ерөөхдөө ингээд сэргэн ер нь тэгжэл яриад юм л та нөгөө Монголын уналтын үед нэг харваад өнгөрсөн авчтай одоо ингээд нэг ингэж монголчууд бол байгаа шүү гэдгийг ингээд сануулсан юм одоо хүн гэж үздэг. Харамсалтай нь бол энэ хүн Мин улсыг эзлэх аянданд явах замдаа 1405 оны 2 сард орсон. За энэ үеэс хойш бол яг ерөнхийдөө их солилцох худалдаа одоо харилцаа ингээд энэ хоёр улсын хооронд хөрөнгөсөн байна. За Мин улсын зүгээс Дундад Азаас бол сайн үйлдвэрийн морь, тэмээ, үнд чулуу, төмөр авдаг байсан. Мин улсын зүгээс бол тэднэрт торго, ваар, тансаг үнэртэн худалдаж байсан байна. За Юмлаа хааны хамгийн амбицтай гадаад бодлого бол хуурай газар дээр биш ээ, далай дээр өрнөсөн. 1403 онд Мин улсын эсрэг одоо эрэг дагах бомбуудад хөлөг онгоц угсрах ажил өрнөөд эд баялаг аж ахуйн онгоц, цэрэг зэвсэг,
бэлгэсэлд аж хонгоцуудыг тус тусд нь угсарсан. За Баочуан гэдэг юм а тэр нь одоо Бао гэдэг нь алт эрдэнсийн Бао юм шиг байна. Ганцын харахаар. Тэнгуү Чуан ч завь. Тэгэхээр нөгөө хөлгүүд нь бүгд тусдаа. За энийг нөгөө бид нөгөө JK экспедиц дээр буюу бэлгүүн ахтай хийсэн дугаар дээр одоо маш дэлгэрэнгүй ярьсан учраас товчхон ярив. За ийм хөлгөн онгоц хийсэн. Хөлгөн онгоцнуудын урт нь 75 м орчим. За Юан гүрний үед Япон руу дайрсан хөлгөн онгоцны урт нь 9 м. Тэгэхээр нөгөө өмнөх дугаар дээр ч бас ярьжсэн. Юан гүрнээс өвөлж авсан тэр их цэрэг зэвсэг өвийг бол энд ашигласан байгаа юм л да. Тэгэхээр нийтдээ 27 мянган хүний бүрэлдэхүүнтэй 255 хөлгөн онгоцуудыг хааны итгэл тайган болох нөгөө Мах юунаас олзож авчирж байгаа шүү дээ. Мах буюу жонхо одоо адмирал удирдаад тэгээд хамгийн ихний аялал нь 1405 оны 7 дугаар сарын 11-нд одоо наадмын өдөр тий манай род наадмын өдөр тий хэлсэн байна. За Юнлан хаан бас үүгээр зүгээр байгаагүй. Вьетнамд хатсан. Тэгээ Вьетнам ч бас өмнө бүр хан улсын үед ч байна уу да. Вьетнам хойд Вьетнам бол ялангуяа хятад мэдлэг байсан юм байна. Одоо тийм учраас юу яасан юм бэ? Мин улсын цэрэг халтсан. Ингээд Вьетнамд тухайн үед Вьетнамд ямар үйл явдал болж байгаа юм 1400-аад оны орчим дээр Аннан буюу одоогийн Вьетнамын тэр нэг Хойгуйли гэдэг жанжин өөрийнхөө хоо улсын үндэстэд нөгөө өмнөх хаанаа нисчих зайлуулчих. Харин Чан хэмээх тэр өмнөх хаан Нанжинд очиод Юнлан хаанаас тусламж гуйж. За энэ бол ерөөсөө маш сайхан дайлан байхгүй тий. За яста нөгөө одоо л өстө ордог гэд. За дахин орцсон, бижигнээд орцсон. За ингээ хэрэг мандсан 1406 онд төдсөн Мин улсын цэрэг Вьетнамчуудад ихлэ боцсоолсон. За тэгэнгუут нь дахиад цэрэг хөдлөсөн. Юнлан хаан тэр үед нөө Жуннан гэдэг жанжныг хий жанжнаар томилоод тусдахаар нь Жанфу гэдэг жанжныг томилоод ингээд хоёр жанжаа хоёулаа Цэнвэний хааны эсрэг тэмцэж байх үед шалгарсан юм жанжтай байгаа байхгүй. Тэгээд нөөц хүчээ ерөнхийдөө тэр Муу Шан гэдэг жанжин байгаа. Энэ бол Муу ин жанжны хүн юм шиг байна. Тэгээд тэр Мин улсын цэрэг бол Умард Вьетнам руу баруун болон зүүн гэсэн хоёр чиглэлээр тогтолж байгаа. Тэгээд тэр Бабан гэдэг газар бол хоёр хүч нэгдэж улмаар Фогийн цэргийн эсрэг хоёр өдөр төвш томилцсон эцэст арай хийж буулгаж авсан байна. За Мин улсын цэрэг ялсан шалтгаан их буу байсан гэдэг. Тэгээд Вьетнамын заан цэргүүдийн эсрэг маш амжилттай ашиглаж үр дүнгээ өгч улмаар бол заануудыг нь сандаргаж Вьетнамчуудын игнийг задлж чадсан учраас цаашаа яасан байна. Амжилттай болсон байна. За цаашаа давшина гэсэн байна. Тэгээд нөгөө пропагандад харааж байгаа юм л. Тэр нь бол энэ бол Хогуй лигийн эсрэг барьж авахын төлөө дайн. Түүнээс биш Вьетнамын төлөө юм дайн биш гээд ингээд барьж авсан. Хогуй барьж аваад Нанжинд авчирсан байна. За Вьетнамын нутагт явуулсан Мин улсын байлдааны ажиллагааг амжилттай болсон ч гэсэн Юнлан хаан энэ тал дээр нэг том алдаа гаргасан байна. Жанжид нь бол энэ нутгийг тэр чигт нэзэж аваад Мин улсад нэгдэх санал гаргасан. Угаасаа Тан улсын үед бас Вьетнамын хойд төсчин мэдлэлт байсан юм байна. Хан улсын үед бас байсан юм байна. За ингээд Юан гүрний үед гэсэн төшмөг улс байсан. Гэхдээ нөгөө Юан гүрний цэгч бас их орж цогцсон шүү дээ. Тоон бил өнөж ордог жанжин чинь тий. За ингээд Юнлан хааны үед бол Сяозу гэдэг нэрээр Мин улсын газарт нэгтгэж Сяозу мууж болоод ингээд нэгтгэсэн. За энэ цагаас хойш Вьетнамд бол өстой бослог тасраагүй. Байлдаал байсан. Вьетнамчууд ч ерөөсөө аимшигтэй дайч улсууд тий. За Вьетнам руу ийсэн айн дайны үед маш олон залах хүүхдүүдийг олдуулж авсан байгаа. За энэ үед нөгөө засаад тайган болгоод тэгээд яг энэ үед бол Нгуен Ан буюу хятад нэр нь Хуан Ан гэж. Энэ хүнийг ичраад Бээжинд хориотой хотыг байгуулах ерөнхий архитектороор томилсон байна. Тухайн инженер. Тий, одоо тухайн инженерээр тий. Тэгээд Бээжинд нийслэлээ төвлөрүүлснээр тэндээс тав нутг буюу Монгол руу байлдааны ажиллагаа явуулахад тохиромжтой гэж бас үзсэн байгаа. Ингээд хориотой хотын барилгын ажиллагаа 1406 оны 8 дугаар сард эхлээд нэг юм тэг шөнцөг хэлбэртэй. За 720 мянган квадрат метр талбайтай асар өндөр юм том улаан хамтаа эргэн тойрон усан суугаар хүрээлэгдсэн баяр янз бүрийн үйл ажиллагаа тэмдэглэх асар том талбайтай хойд хэсэг нь хаан амархад байрлахад зориулж бүтээгдсэн ийм одоо том цогцлбыг хийсэн байна. Тэр хориотой хотын гол хэсгээр байдаг гүүрэн дээгүүр зөвхөн хаан явдаг. Хажуу талаар нь гэр бүлийн гишүүд нь явдаг. Хоёр захын гүүр нь бусад одоо сайд дарга цэргүүд явах хэрэгтэй юм байна. За бүх барилгуудыг алтан шаргал өнгөөр чимсэн ийм юу болсон байна. За 1407 онд Юнлан хааны хатан шүүнээс орж байгаа тий таалалт өгсөж 45 настай да. За Юнлан хааны сайн зөвлөгч нь бас мөн Жинаныг эзлэх айн дайнд дагдаж явж байсан. Маш өндөр боловсролтой эмэгтэй байсан дөө. Күнз буддын шашин даогийн талаар маш одоо гүнзгий мэдлэгтэй.
Тэгээд энэ талаар бүр ном хүртэл бичижсэн ийм одоо эмхтэй байсан байгаа. Тэгээд ер нь хятадуудын нэг 3 урслыг ойлгох ер нь бол яг хятад хүний одоо дав хүмүүс тэгээд энэ боддын шашин эдрийг ойлгохын тулд яг энэ Шү хатны бичсэн ном бас их чухал их сурвалж нь болд юм байна л да. Тэгээд 3 хүүхдийн ээжт нь 3 хүүхдээс 3 хүүгийн төрүүлж өгсөн тий. За Юнда хааны хувьд бол хан үндэстэн залуучуудыг аль болох лам болгохоос татгалзаж ирсэн баг. Илүү одоо цэрэг болгох сонирхолтой. За тэгээд нэг бол тарин ажил хийн бас цэрэг татагдана. Гэхдээ нөгөө 1407 он чинь 5 дугаар сард нөгөө төвдийн гармаа болыг ламыг ордондоо урьж байсан. За Хуван хаан бол нөгөө ролпид орчиг урьж исэн шиг тэнтэй төстэй юм болсон. За энэ хүний амбиц шууд монголчуудын эсрэг чиглэсэн л дээ. За адмирал Жөнхө эхний экспедицтэй яваад ирсэн. Одоо хоёр дахь экспедицтэй гарах. Нанжины бомб дээр байгаа тий. За далайн хийнүүд бол амжилттай болж исэн. Гэхдээ умар хэсэгт бол байдлаараа өөр байсан тий. Монголчуудад дахин тулгарх шаардлага бол Юмлаа хааны үүсэж исэн. Ер нь мадаа хож амбицтай нэг байлдахгүй бол нойр нүрдгүний ийм нөхөр юм шиг байна. Ингээд энэ хааны удирдлаганд оролцсон болон дагаж орсон монголчууд бол нэлээд их байсан. Тэгмээс 1403 оноос эхлээл монголчуудыг одоо за хятаджуулах гэх юм уу те. За өөрийнх нь одоо хятад яаж бол соёлжуулах гэдэг байна шүү дээ. Зөөлөвчний одоо соёлжуулахын тулд хоорондоо бас монголоор ярихын чамд хариулсан байгаа. Монгол үс засалтай байхын хувьсгсан байгаа цэргүүдтэй монгол нэр өгөхгүй байх тушаал буулгасан хятад нэртэй болгох гэх мэт арга хэмжээнүүдийг аваад за тэгээд яг хуу хэдийгээр нөгөө Монголын аюул занал байгаад байгаа юм л да. Тэгээд юм заана тийм учраас төрүүлж номогдох хэрэгтэй гэдэг ийм бодолтой байсан. Ингээд тухайн үед яг ингэсэн байгаа. Бодлого нь баруун зүүн Монгол гэдээ хуваагдчихсан ингээд ерөнхийдөө ингэ асуудалтай байгаад байгаа шүү дээ. Тийм бага. Тэнгууд ингээд Юнлаа хааны бодлогыг харахаар аль нэг хүчтэйгийнх нь эсрэг сулын дэмжих гэдэг ингээд ерөнхийдөө ийм бодлого анзаардаг байна. За энэ үед нь эхлээд ойрдуудыг дарах хэрэгтэй гэж утсан ба баруун монголчуудыг. Ингээд 1408-аас 1409 оны хооронд ойрдын тааш Махмуд гэд Мин улстай харилцаж гисэн тийм. За эндээс яг зүгээр их сурвалж дээр бол Юан гүрний тамгыг хүртэл аваачж өгнө мөгнө гэсэн тийм яриа гарсан юм билээ. Тэдний хэр бодолтой тэрийг бас судлаа штэ. Мин улс мэдээж өөрийн гэсэн төрийн тамгатай болцсон байгаа. Гэхдээ монголчуудыг эслэр нэг төрийн тамгыг очиход бас мэдээж Мин улсын зүгээс бас нэг юм бодож байгаа штэ тийм. Ойрдуудыг дагаар орсон гэж хүлээн зөвшөөрөөд улмаар зүүн Монголын эсрэг ойрдуудыг торхирч гисэн байгаа юм гэсэн одоо хооронд наагралдуулж гисэн байгаа. За тухайн үед хаан байсан Ирээби Андуураг бол Өлзий төмөр хаан Буншир байсан шиг санагдав. Яг хятадын дээр Буняа Шири гэж бичээд байгаа хятадын юм дээр Буншир хааныг хэлээд байгаа хэл та. За Буншир хааны дагаар авах шаардсан. Тийм бол хийж болохгүй. За ингээд ойрдыг одоо зүүн Монголоос салахыг оролдогыг хийгээд за ингээд нөгөө бэлгэсэлт нөгөө ван гүн өргөмжлөх нөгөө нэг зөөлөгийн бодлогоч нь явна штэ. Мин улс тий зөөлөгчний бодлого. Тэнгууд Буншир хаан дургуутсаж Мин улсын элчийг доромжлоод за зарим сурвалжтаар бол ажиллаад цагаад ингээд Мин улстай тулдахаар шийдсэн байна. За Юнлаа хаан шууд хүчээр ингээд 1409 оны 8 дугаар сард Мин улсын цэрэг Цифу жанжны удирдлаганд Буншир хааныг цогцохоор хөдөлсөн байна. Энэ дээр Юнлаа өөрөө хөдлөг байна. Гэвч Монгол цэргүүд Мин улсын цэргийг отолтонд оруулж агаад бүслэн бут нэргээд жанжныг нь алсан. Ингээд Юнлаа хаан за ер нь би өөрөө цэрэг удирдах юм байна гэд 1410 оны 3 дугаар сарын дундуур Мин улсын цэрэг дээрээс нь Солонгосын Чосооноос татсан 10,000 орчим цэрэг нийлээд нэг 100,000 цэргийн хүчээр Монгол руу давталсан байна. 3 сар тасралтгүй давчсны эцэст бол хэрлэн гол хурж Буншир хааны цэргийг гиндүүлэн цохоод энэ тулдаан гинтийн тулдаан байсан учраас Буншир хаан бэлтгэл байсан. Ингээд Буншир хаан арай их амьд гарсан байна. Тэгэд Өлзий төмөр хаан биш балигт очио гэхэд аргутай таашаар нь тийш очихгүйгээд хоёр тийшээ тусдаа салаад явсан байна. Тухайн үеэс ерөнхийдөө баруун зүүн Монголын хоорондын тэмцэл нэлээд хурцдах маягтай болж гисэн нөө Мин улс бас гал өртөд байгаа байхгүй. Тэгээд Өлзий төмөр хаан Буншир бол цөөн хүн дагуулсан биш балиг буюу одоо тийш очихд бол Батуулаа чинсэн гэж байсан шиг санаад байна. Батуулаа чинсэд хорлогдоод за тэгээд яг энэ дээр бол манж түүх айгүй олон таамгууд гарч ирж байгаа. За нөгөө талд нь аргатай тааш чин салтсан байгаа шүү дээ. Хорчны нутагт хүч сэлбэд Батуулаа чинсэнтэй байлтахаар бэлдэж гисэн ба. Тэр үед Мин улсын Юнлаа хаан бол ойрдуудыг за одоо ойрдууд нь хүчрэгчээд эхэллээ. Эдрийг гарах. Ингээд аргатай тааш бол Мин улсад илчилгээж Батуулаа чинсэд тогтолвол би хүчин тусарна гэсэн баг. За энэ үед бол Мин улсын цэрэг бол орж байгаа тий. За энэс өмнө нэг үйл явдал болж байгаа нь аргатай тааш бол ингэж байгаа. Мин улсын цэрэгт гинтийн цохилт өгсөн баг. За ингээ хоёр тал маш их хохирол амсны эцэст Мин улсын цэрэг арай давуу байсан учраас аргатай таашийг хэдэн өдөр хураагаад нэхэж чадсан баг. Ингээд 8 дугаар сард Бээжингийн зүг буцаж ирээд Юнлаа хаан бол ялалтаа тэмдэглэсэн.
За Юмлаа хааны зүгээс бол монголчуудын эсрэг хийсэн 5 аян дайны эхнийх нь энэ байсан. Ингээд хятадын сурвалжуудад бол үнийг ялалт гэсэн байдаг. Гэхдээ Монголын асуудал ерөөсөө дуусаагүй байгаа тийм. Тэг ингэдэм байл да. Жохон монголчууд ингээд дийлгэдэд ихлээр зүгтаацсан юм байна. Тараад алга болчихдаг юм. Тэгэхээр араас нь ингээд хөөгөөл монголчууд ингээд одоо ингээд нөгөө ингээд одоо саахалтын зайн гэх юм ингээд харагдаад ингээд нөгөө тийш ингээд баллаад идэм байл да. Тэгэхээр нөгөө хөөж хагаад Монголын нутгийн гүнд орохороо за юу надад буцахгүй бол энэ нөхдүүдийг аргачих чинь. Тэгээд буцдаг юм байна л да. За ингээд 1412 он болсон. Махмуд Мин улсын эсрэг хөдөлсөн. Угаасаа Мин улсын зүгээс ч гэсэн түүний эсрэг бодлого явуулаад байсан болохоор аль аль нь мэдчихсэн. Тэгээд тулалдна гэдэг бол угаасаа цаг хугацааны л асуудал байсан. За ингээд Махмудын цэргүүд бол Нинсиа буюу болон Гансу мужийн нутаг цөмөрч ороод ингээд энэ үед байлдааны найрсгаа явуулахад бол Юмлаа хаан энэ асуудлыг шийдэх хэрэгтэй гэж үзээд 1414 оны 4-р сард Махмудын эсрэг цэргээ удирдах хөдөлсөн баг. Юмлаа. Энэ аян дайнд өөрийн хамгийн хайртай аж хүү Жужанжи гэж байгаа тийм сүүлд нь хаан болсон. Шөндө хаан болсон. Тэрийг авч явсан баг хамгийн хайртай ачгаа. 2 сарын дотор Монголын нутгийн гүнд цөмөрч ороод Туул голын дэргэд ойрдын цэрэгтэй тусалдсан баг. Хэдийгээр тулалдаа маш ширүүн болсон ч гэсэн Мин улсын цэрэг өхөр буутай байсан учраас тулалдааны хувь заяа юу өөртөө ашиглах шийдсэн. Ингээд Махмуд тааш ухраад Юмлаа хаан тэр оноохоо 8 дугаар сард Бээжинд одоо буцаж ирсэн. Энийгээ бас одоо ялалт нэтээр одоо маш томор тэмдэглэсэн байдаг. За тэгээд яг Махмуд тааш бол Мин улсаас олонсон хүмүүсийг суллсан, тийм зөвшөөрсөн тийм хилцээрүүдийг бол хийсэн байдаг юм билээ. За энэ үед буюу 1413 онд Аргутайд хар хурмын ван гэдэг цолыг Юмлаа хаан өгөөд өөртөө татгаж оролцсон. За одоо Аргутай тааш бол за одоо манай харуулцтай яшгил байна гэсэн тий. За ингээд яг монголчуудын дотоод байдлаас тогтворгүй байгаад байгаа шүү дээ. За 1416 онд шиг санаад байна. Баруун болон зүүн Монголын хооронд Бор нохойн хөтөл гэдэг газар бас ширүүн тулдаан болоод энэ тулдаанд бол зүүн монголчууд нь илүү давуу байсан. За ингээд ер нь ингээд монголчууд айгу хүчтэй байсан харагдаад байгаа хгүй. Хэдийгээр хоорондоо асуудалтай байсан ч гэсэн бас мин гүрнийг тогтоогоод байсан. За Монголын асуудал бол угаасаа ингээд хязгаарч дуусахгүй байна гэдэг бол Юмлаа хаан ойлгосон байгаа юм л да. За Юмлаа хааны хувьд бол за монголчуудын юм бол монголчуудын зүүн зүгт байгаа зөрчдүүдийн асуудлыг бас шийдэх хэрэгтэй гэх. Ингээд зөрчдүүдийн эсрэг анхаарал хандуулсан. Энэ чинь нэг зөрчдүүд чинь 3 нэрлэлт юм байна. Хайсигийн зөрчдүүд, Зенжогийн зөрчдүүд, тэгээд зэрлэг зөрчдүүд гэдэг тийм 3 ангилдаг. Тэгээд зөрчдүүдийг өөртөө дагаар оруулахын тулд төшөв байлгахын тулд нэг хүн явуулж одоо юу гэдэг хэрэг юм цоолоогүй ураг барилдах, биелэг сэлтүүх замаар бол өөртөө татсан байна. Ингээд 1409 оноос эхлэн энэ бодлого нь хэрэгжээд улмаар зөрчил гаралтай Ийши хаа гэдэг тайган энэ нутгийг мэдүүлэхээр томилсон байна. За энэ хүн бол өөрөө зөрчил гаралтай хүн. Тэгээд Амур мөрний дагуу 25 юм хөлөг онгоцтой 1000 зэрэгтэйгээр хөдөж тэнд байх зөрчил угсааны аймагуудыг ятхан дагаар оруулж улмаар Амур мөрний дээд бийд нэг суурин байгуулсан одоогийн Нургаан хот байдаг. Энэ хот бол юу ер нь бол яг бодлого нэг юм байгаа ингээ хараад монголчуудтай зөрчилдүүдийг нийлүүлэхгүй. Энэ ч хоёлаа нүдэлчихэд шүү дээ. Угсаагаар л өөрчлөсөн. Тэгэхээр нийлүүлэхгүй тусад нь байлгах одоо нийлээ дайраад итэл бас тамлан шүү дээ. Тэгэхээр ингээ тусад нь байлгана гэд тэгээд ерөнхийдөө зөрчилдүүд дээр ингээ Нургаан хотыг байгуулад тэнд бол одоо юу яасан баа. Нэгснүүдийг юм засаглалаа тогтоосон байна. Зарим сурвалжууд бол Ийши хааг Сахалины арал хүрч тэнд байсан ан хийдэг хүмүүсийг Мин улсын мэдлэлд оруулсан ч гэж тийм яриа байдаг. За ямар тач Ийши хаагийн хувьд бол тэр аялын тэмдэглэлэн дээр чулуун хөшөөн дээр байдаг. Одоогийн өнөөгийн Оросын холбооны улсын алс дорнод байдаг юм хөшөө байдаг. За энэ бол хөшөөн дээр бол зөрчид Хятад, Монгол, Төв төчгээр бас сийлсэн юм байдаг. Энд бол бас хүмүүсийг боддын шашнд оруулах алхмуудыг хийсэн байна. За ингээд яг Мин улсын Юмлаа хааны үеийн Мин улсын газрын зургийг харахаар ингээд зөрчид рүү ингээд орцсон байдаг байхгүй бүр ингээд Амур мөрний ингээд явчихсан байдаг тийм. За ийм бодлогыг бол барьсан байдаг. Энэ Ийши хаагийн экспедицийн тухай бол сонирхолтой юм бас багийн дараа нэг дугаарч болохоор ийм сонирхолтой ийм сэдв байж магадгүй хаа. За ингээд одоо нөгөө амар амбицтай хүн шүү дээ. Нөгөө сувга байгуулнаа энэ чинь одоо нөгөө тий. За шар муурын болон хөхмөрийг холбосон 70 сууг байгуулж байгаа. За энэ Юан гүрний үед бол байсан. Ер нь үе хятадын одоо хаадууд Суйвэнди ч одоо хизээний хаа юм бэ. Ер нь ингээд нэг юм яг л энэ чинь худалдаа явах газар тариалан эрхлэх ийм айгүй гол чухал хоёр сувг байгаад байгаа байхгүй тий. Тэгэхээр энэ хоёр мөрнийг холбосноор богино хугацаанд амуу будааг өмнөд нутгаас умард руу тээвэрлэх шаардлагатай тохиолдолд умардаас өмнөд рүү цэрэг оруулах гэдэг юм уу тий.
геостратегийн ач холбогдолтой байсан учраас энэ сувгийн асуудлыг бол шууд сөгсөн. Ингээд 165 мянган хүнийг оролцуулсан ажлыг эхлүүлсэн. Энэ үйл явдал 1411 онд болсон. Энэ төсөл бол 1415 онд болсон. За Ёнлан хааны хүүхдүүд рүү буцаад ороход хамгийн том хүү Жүү Гаоши тий удаах хүү Жүү Гаоши. За 3 дахь хүү Жүү Гаосуй гэдэг байгаа тий. Том хүү нь бол эрүүл мэндийн асуудалтай. Дараа удаах хүү нь бол зэргийн эрдэнэ сайтай. Зэргийн эрдэнэтэй ийм хүн байсан байна. За аавынхаа тушаалыг дагдаг ийм хүүхэд байсан байна. За нөгөөх нь Юналдо томилсон чинь бослог гаргаа тий буцаад баригдаад ирж байгаа шүү дээ. Тэгээ нэг юм хүүхдүүдийн асуудлыг бас шийдэж. Ерөнхийдөө нэг юм хоёр дахь хүүгийг нэг харагдах тэр аавынхаа төвчээр юм лээ шалгах. Ийм хүү байсан байна. Тэгээд яг нөгөө хэдийгээр аавдаа туслаад ингээд тулаан мулаан хийжсэн ч гэсэн ер нь жоохон тийм амбицтай. Бараг өөршин замтай тий. Тэгээд нөгөө ерөөсө хүүтэйгээ таардаг байх. Тэр кино мэнон дээр нь бас аюу тодорхой гарч ирдэг. Ёнлоо тэр хүүтэйгээ аюу асуудалтай бол мэдэгдээд байдаг. За 1417 онд Бээжинд одоо ерөнхийдөө бүрэн суурьшаад за энэ үед одоо барилгын ажил бол үндсэндээ дуусаж исэн. Ингээд 200 мянган ажилчныг бол энэ том төсөлд ажилласан байдаг. Ингээд ихэнх нь бол 1417 онд баригдаж дууссан. Энэ цагаас хойш Бээжин хот бол албан ёсоор Мингүрний нийслэл болсон. 1418 онд Ёнлоо тэр Лелой гэдэг Вьетнамд дахиад нөө Вьетнамын асуудал суулж байгаа тийм. Бослог гаргасан. Язгууртаа. За энэ бослогыг бол яг Вьетнамын төвөнд Ламсууны бослог гэдэг юм байлаа. Тэгээд Мин улсын цэрэг Маацэг их тайган жанжнаар удирдуулад бослогыг дарахаар хөдөлсөн байна. За Чууган уран дэргэд болсон тэр том тулалдаанд бол Мин улсын цэрэг ялагдсан. За энэ бослог тасралтгүй үргэлжлэж Ёнлан хааныг нас барснаас 3 жилийн дараа буюу тэр бүр Швэндэ хааны үед бол Вьетнамчууд Мин улсын цэрэгээс бол өөрсдөө чөлөөлсөн байдаг. 1418 он үед Яв Гонсяо гэх Ёнлан хааны зөвлөх 83 наснаас нас барсан. Энэ бол өөрт нь их том зөвлөлт болсон. Маш хүндэтгэлтэйгээр оршуулсан байдаг. За ерөнхийдөө Ёнлан хааны үед нэг анзаарчихсан юм. Яг л өмнөх нөгөө Хонхуу хаантай адилхан өөрийн шүүмжсэн өөрийнх нь эсрэг үг хэлсэн хүмүүсийг бүгднийг нөгөө цагдаагаа явуулна. Жин юуэг нь явуулаад нөгөө нөхдүүдийн хад тусламжтайгаар барих, хорих, яргалах, цааслах үүнүүд явдал бол нэлээд өрнөсөн байна. 1421 онд Жонхогийн 6 дахь экспедиц Нанжины боомноос хөдөлж байгаа тийм. Энэ үед монголчуудын асуудалтай хэсгөрсөн. Рагтай тааш Мин улсын эсрэг хөдлөөд албан барихаа болсон байна. За ингээд Ёнлан хаан 61 настайдаа монголчуудын эсрэг ээлжтудаага цэргэлсэн. Ингээ 1422 оны 3 дугаар сард их цэрэг цуглуулж Рагтай таашийн эсрэг хөдөлсөн байна. Ингээ 4 дугаар сард монголчууд Синхээрөө довтлоод Синхийг амжилттай эзлэх үед Мин улсын цэрэг их цэрэг 6 дугаар сард бол Рагтай таашийн цэрэгтэй тулалдаж ухраач чадсан байна. Ингээд 9 дугаар сарын 23-нд Ёнлан хаан ялалтын мэдээг Бээжинд хүргэсэн байна. Тэгээ ботсон байна тийм. Хэрвээ та гадагшаа явах гэж байгаа бол таны заавал биелэх ёстой зүйл бол дата SIM. За миний туршлагаас харахад глобал дата SIM тун зүгээр санагдсан. Яагаад гэвэл шуурхай, түргэн, найдвартай хамгийн гол нь 24 цагийн турш тасралтгүй тантай оператор холбогдох боломжтой. Ингээд Free Podcast-ын зүгээс глобал дата SIM-тэй хамтран ажиллах болсондоо таатай байна. Гадаадд зорчигчдын номер 1 сонголт глобал SIM. За манай Арагтай тааш бол үгээр зогсоогүй. За тухайн хаан бол Адай хаан. За Ажаа хаан ч гэж бас шуурштай Адай хаан байсан. Ингээд Мин улсын язгаар талдсан 1423 оны 8 дугаар сард Мин улсын Ёнлан хаан 300 мянган цэрэг хөдөлгөөд Монголын эсрэг 4 дахь аян дайнаа эхлүүлсэн. За Арагтай таашийг харахад Мин улсын цэрэгтэй халц тулахгүй байгаа. Ингээд яг үндсэн хүч нь ороод ирэнгүүт нь ухраад тэгээд нутгийнхаа гүнлээ айлуулах гэж оруулж ирээд улмаар бол ард талаас нь таслаад ядраагаад тэгээд одоо ингээд ерөөхдөө нэг юм газрын бартаа хол энэ газар зүүн хүнд нөхцөлийг ашиглаад л угаад авах гэж газрын байц ашиглаж тулалдсан байна л да. За энэ үед ойрдууд бас тулалдаанд орсон. Тэгээд ойрдууд нь бол Арагтай тааш бас их түүх утсан гэж байгаа. За ингээд ер нь яг энэ тулалдаанд бол Арагтай тааш нэлээд дарагдсан юм шиг байна. Тэгээд Мин улс ч нөгөө нэг ойрдуудыг ч ашигласан. Тэгээд ингээд ургал шаруулт цэсэр дотор их байсан учраас нэлээд давуу талтай болсон. Тэгээд тэр оны 12 сард Бээжинд буцаж ирж байгаа. Мин улсын цэрэг. За Арагтай тааш дахин хүчээ хоримтлуулж байгаад 1424 оны 2 дугаар сард Мин улсын хязгаарт за бүр тодорхойлбол Кайпин, Даатун зэрэг хотуудад цохилт өгсөн. Ингээд Ёнлан хаан дахин цэрэг босгоод Монголын зүгт 5 дахь аядагийн аян дайнаа эхлүүлсэн байна. За энэ аян дайн бол түүний сүүлчийн аян дайн. Сэтгэлийнхаа гүнд бол буцаж ирэхгүй гэдгийг мэдчихсэн юм шиг байна. Тэгээд тэр хилжсэн, тэр үүдээ хилжсэн үг мөгнүүд нь байгаад байгаа байхгүй тий. Тэгээд эрүүл мэнд бол тийм сайн биш. 60 нэлээд гарцсан байгаа шүү дээ тий. Арагтай таашийг хайж Монголын дотор руу орсон. Тэгээд нөгөө сонгодог тактикаас ухарна
далдаг штэ минь улсын цэрэг ороод иргээд үзэн штэ танд ийсэлж байгаад үзчихээ гэсэн юм шиг байна. Нөгөөт нь араас нь яваад байгаа штэ. За ингээд нэлээд хайд тэргээр байснаас 7 дугаар сард буцах тушаал гэсэн байна. За энэ дайнаас буцах замдаа буюу 8 дугаар сарын 8-нд маш хүнд өвдөж өөрийг нь залгамжлсан хүү болох Жуг Аучид бол сэтгэл хэлгээгээд улмаар Жинанд ирээд Юнла хаан бол яг Жинаны бол тухайн үед Юнла хаан 64 настай байсан. Ийхүү одоо 22 жил Мин гүрний төрийг барьсан хаан бол өнгөрснөөр Мин гүрний оргил үе ерөнхийдөө ингэж уналтынхаа эхний үедээ гэж орж ирж байгаа юм л да. За тэгээд түүнийг бол 9 сард нас барсан хэмээн олон нийтэд зарлаж яг тухайн аян дайны үед бол нас барсан нууцлсан байгаа. Тэгээд яг дараа нь бол 9 сард бол олон нийтэд зарлаад улмаар Жуг Аучи буюу одоо Ахмад хүн Хонси цолтойгоор хаан суусан. Юнла хааны үед бол Мин улсын хүн нэмэгдсэн нөлөөнд Орнод Африк хүрч Вьетнамын хойд засгийг дагаар оруулж Манжурын нутаг буюу зөрчдүүдийг хараандаа оруулаад Дундад Азтай худалдааны харилцаа тогтоож, хориотой хотыг байгуулж, Шар мөрний хөх мөрөнтэй холбосон сувгийг сэргээж Монгол руу 5 удаагийн аян дай хийсэн. Тэгээд Жуг Аучигийн хувьд бол 8 дугаар сарын сүүлчээр аавынхаа нас барсныг мэдээд хаан ширээ залгамжлан суухаар болсон. Жуг Аучи бол Хонси vastly glorious гэдэг англиар орчуулахад одоо тэрийг бол одоо юу гэхээ нийтийн одоо утга нь бол нэг тийм соёлыг түгээх биш юм одоо ингээд Инэрэнгүй нэг үсгэж юм да тийм нэг тийм утгатай ханзаас нь орчуулвал тий. За ингээд 1424 оны 9 дугаар сарын 7-нд Хонси хаан ширээнд суусан хамсалтай нь түүний хаанчлал бол жилч болоогүй ийм зүйл болсон байгаа. За Хонси хааны засаглалыг хэлэхэд нь бол хааных нь одоо нэрийг жаахан товч тайлбарлаж өгье тий. За Хонси хаан бол тухайн Нянхаа буюу оныхон цол нь бол Хонси өөрийнх нь Схаа буюу одоо сүмийнх нь цол бол Ринзун гэдэг нэртэй. Ринзун гэдэг нь бол одоо яг хүнлэг, инэрэнгүй нэгүсгэгч хаан гэсэн утгыг илэрхийлдэг хаан. За Рин гэдэг нь бол инэрэнгүй гэсэн утгыг агуулдаг. 100 гэдэг нь бол өвөг дээдс гэсэн утгатай ийм нэр байна. За тэгээд энэ хятадын сая бас нөгөө аавынх нь нэрийг би мод гэдэг нөгөө тайлбарлаж өгчээсэн шүү дээ. За тэгээд энэний өөрийнх нь бас яг жинхэнэ нэр нь бол Жуг Аучи байгаа шүү дээ. Тэнгүүд аавынх нь нэрэн дээр бол нөгөө мод гэдэг утга байсан да. Жуди дээр бол за тэгээд энэ Жуг Аучи дээр болохоор чи дээр бас нөгөө гал гэсэн утга байна. Тэнгүүд дараачийн бас нөгөө хаан энэ Швендогийн одоо дахиад хүүгийн ингээд хараад ирэнгүүт бас шороо гэсэн утга байгаад байгаа байхгүй. Тэнгүүд энэ мод гэдэг нь бол өөрийнх нь одоо аав байгаа, Жуди байгаа. Жуди бол мод юм байна. Тэнгүүд ингээд Мин улсын хаадын үр хойчтой бол нэрээ өгтөл нь 5 мах бодийн одоо утгыг агуулж нэрийг өгдөг байсан юм байна. За мод, гал, шороо, төмөр, ус гэсэн одоо энэ 5 мах бодоор ингээд хүүхдүүдийн нэрийг өгсөн гэж нэрлэдэг байсан. Тэгэхээр энэ бидний өнөөдрийн ярих Ринзун гэдэг одоо энэ Хонси хаан бол нэр нь бол Гау гэдэг одоо нөгөө Жу гэдэг маань бол угаас улаан гэдэг. Овг нь бол дагдаг. Гау гэдэг нь өндөр агуу гэсэн үг тий. За тэгээд чи гэдэг нь бол гэрэлтэх, бадрах. Угтаа нөгөө хуа буюу одоо галны хэмжээ. Тэгэхээр энэ бол гал одоо гэрэлтэх бадрах мадсан. Тийм ийм язгууртай юм хүн байна. За тэгээд энэ хүний тухай засаглалынхаа тухай бас цааш дэлгэрэнгүй тий. За тэгээ Хонси буюу Жуг Аучи тий. Энэ хүний хүүхэд нас бол Нанжинд өнгөрсөн. Өсвөр насных нь тухайн үедээ Бэйпинг буюу сүүлд Бээжин болсон тэнд өнгөрсөн байгаа. Хэдийгээр нум сум харуулах дуртай үг байсан боловч цэрэг дайны талын сонирхол ерөнхийдөө багтай. Ямар сайндаа л нөгөө аав шалгаад иргээ явуулсан чинь явчаад буцаад байсан. Яагаад өрөөд ирвэ гэж хүүтэн байна гэдэг яваагүй ч гэдэг юм. Одоо ерөнхийдөө нэг цэргийн бэлтгэл болохоор л ингээд шалдаг дожоод ингээд ухраад байдаг тийм хүүхд байсан ба. Гэхдээ нөгөө айгүй тийм зөөлөн иргэний хэргийг айгүй сайн шийддэг ийм хүүхд байсан боловч эрүүл мэндийн асуудал. Ер нь жоохон бие муутай хөх байсан. Дүү болох нь одоо Жуг Аучи юу гэдэг байгаа шүү дээ. Яг доотлохын дүүнтэй. Тэгээд Жуг Аусвай гэдэг бол илүү одоо эрүүл мэнд атлетик чадвар айгүй сайтай. Цэргийн тал дээр бол хаас хамаагүй илүү байсан. Гэхдээ Жуг Аучигийн хувьд бол 5-ны том ахын хувьд хүндээ өндөр боловсролтой. За тэгээд 17 одоо гэрлэж улмаар бол дараа жил нь буюу 1399 онд 3 дугаар сард Жу Жанжи гэдэг нэртэй хүүтэй болсон. Хожим нь бол тэр хүн Мин улсын эзэн хаан буюу Швандө болсон. Энэ бол Жуди хааны буюу Юнла хааны хамгийн хайртай аач нь тийм ээ. За түүний аав нь бол Жуди бол хаан болоод за тэгээд аавыгаа аян дайнд явах бүрдэл манай хүн Бээжингийн хотыг хариуцж үлддэг.
За Зэнвэн хаантай байлдаж явах үед нь бас одоо тэр нөө Лижин Лун гэж анжин байгаа штэ. Ливэн Жон жажны хүү. Тэр ингээд нөгөө Бээжин хотыг бүслэх үед бол байлдаж одоо ямар тач гэсэн одоо аавынхаа цэргийг одоо буцаж иртэлтэй Бээжин хотыг тогтоон барьж ийсэн. За мөн одоо ухрааж чадчихсан байгаа. За яг Юмлан хааны үед нөгөө заламжлалтаа сонгохдоо өөрөө айгүй хэрэгжижсэн баг. Тэр мэддэгдээд байдаг те. Тэгээд нөгөө цэргийн эд маруухан байж болно. Гэхдээ боловсролтой, хууль боловсруулах чадвартай, иргэнийг засах одоо эрдэмт суралцсан бичиг тал дээр илүү сайн Жүү Гаучийг одоо дүүнээс нь илүү гэж үзээд сонгосон байгаа эцсийн дүндээ. За тэгээд дүүнэр нь бол ахыгаа унах гэж үзсэн. За энэ одоо энэ талаар бол ярина. За энийг ч гэсэн Юмлаа бол анзаарсан баг. Тэгээд Мин улсыг хүчирхэг байлгахын тулд Юмлаа хаан бол Монгол руу 5 удаа аяндаа хийж Вьетнамыг авах хориотой хотыг байгуулсан гэдэг өмнө бол ярьсан. Ингээд Хонсигийн хувьд бол яг одоо ингээд Юмлан хааны Монгол руу ирсэн 5 удаагийн томд Вьетнамыг авах энэ дай хориотой хотыг байгуулсан энэ одоо ажиллагаа төсөл сувгийг дахин байгуулсан 7 удаагийн одоо Жонхогийн экспедиц гэх мэт энэ бол зардлахгүй. Тэр чигээрээ зардал. Мин улсын санхүү бол үнэхээр давамт болчихсон учраас Хонси дээр ямар давамт ирсэн гэхээр яаж Мин улсын санхүүг босгож ирэх вэ? Тэгээд явсан. Ерөнхийдөө улсын санхүү бол хоосорсон гэсэн. Данс сулганаар ирсэн. За ингээд Хонси гэдэг нь тэгээд Хонси юу яасан баам л да. Риторик багасгахын тулд мэрэгэн зөвлөхөд хэрэгтэй байсан. Тиймээс нөө Юмлан хааны үед олзлогдсон, хоригдсон, барьсан, хэлмэгдсэн нөхдүүдийг бүгднийг суллаад, буцааж байр сууринд нь авчирч тавиад за ингээд юу яасан бага. Далайн аяллуудыг болчихсон. За одоо тийм үрдэн багтай энэ далайн аяллуудыг бол дахиж хийхгүй гэдэг. За сайд нарыг бол өөрийг нь нээлттэй шүүмжлэхийг бүлээн зөвшөөрдөг байсан байгаа. 1424 оны сүүлчээр Жүү Жанзи буюу Хонси хааны хүү одоо Юмлан хааны хайртай ачин удам залгах хаан хүү Ван Тай Сон гэсэн байсан уу гэдэг хятадаар тэгж байсан баха. Тэгээд Нанжи хотыг хамаарч ирсэн баа. Тэгээ өөрөө бол яг Нанжийн төлөв нүүхэж ирсэн билээ. Хонси хааны үед. Тэгэнгүүтээ 46 онд 1425 оны 5 дугаар сарын 29-нд Хонси хаан бол 46 настайдаа зүрхний шигдээсээр нас орсон. Түүний бол Сианы сууд бол маш хүнд тэтгэлтэйгээр оршуулсан. За Хонси хааныг залхамжлаж гарч ирсэн хаан бол Швэндэ хаан байгаа. За энэ хүний хувьд бол өвөөтэйгээ цагийг өнгөрөөсөн учраас аавыгаа гэхээс илүү өвөөгөө дуурайсан ийм хүн байсан. Тэгээд Швэндэ хааны ирэм бол Мин улсын Чипгүн үеийн төгсгөл. Швэндэ хаан дээр юм хөө төгсдийн байна гэж. Хонси хаан бол хөршим 9 сар л одоо хааны төрөг барьсан те. За энэ Швэндэ хаан бол энэ Хонси хааны том хүн байгаа шүү дээ. Тий, том хүн. Жүү Жанжи гэсэн нэртэй. За энэ нэрийг одоо тайлбарлах юм бол одоо Жүү гэдэг нь бол нэг улаан гэдэг овг нь Жан гэдэг нь бол харах, хүндэтгэх, ширтэх гэсэн утгатай үг юм байна. За тэгээ Жи гэдэг нь бол нөгөө суур Жи бэн гэж ярьдаг шүү дээ. Тэгээ суур үндэс гэсэн утгатай. За энэ нь бол дотроо нөгөө нэг Жи гэдгийн доотлолт нөгөө шороо гэсэн ханж яддаг шүү төв гэдэг. За тэгвэл энэ шороо бие махбодтой. За өвөө нь бол нөгөө мод би махбодтой тий. Аав нь бол гал махбодтой. Өөрөө энэ хүүхэд бол одоо шороо махбодтой юм хаан. Швэндэ гэдэг хаан байна. За Швэндэ гэдэг хааны энэ сүмийн цол нь бол Швэнзун гэдэг юм. За Швэн гэдэг нь бол нөгөө Шамбу буюу төмөнд түгэх зарлах гэсэн үг шүү дээ. За 100 гэдэг нь бол дээдс. 100 гэдэг чинь бол Рензун болон Швэнзун гэдэг одоо энэ 100 гэдгийн одоо сүмийн цолтой хаадууд гарч ирж байна. За 100 гэдэг нь хугацааны дээдс. За төмөнд түгэх догсаад эц те тунхаглах төмөнд тунхагласан одоо дээдсэн шүү гэсэн юм хаан юм байна. За энэ Швэндэ хааны засаглал бол Юмлан хааны ахмад хүү Хонси одоо 9 сар маань суусан. За ингээд 1300 за энэ Швэндэ хааны хувьд бол 1399 оны 3 дугаар сарын 16-нд Жүүди хаан Бээжинд байхдаа нэг баяртай мэдээ сонссон. Одоо ахмад хүүтэй болсон. Одоо хамгийн том ачин гэх юм уу те. За ингээд Жүү Гаучи бол удам залгах хаан хүү гэж зарласан. За тэгээд нөө Жүү Гаучиг бол Хуан Тай зэн гэдэг байна тийм. Энэ бол юу да тэгээд түүнээс гарсан үг нь Хуан Тай Сон. Шүн. Тэгээд одоо чинь тийм. За ингээд 1402 онд бол Бээжин рүү Нанжин рүү буцаж нүүх гэдэг аахгүй нийслэл нь дуусах чадаагүй мэдээс нас орсон. За Швэндэ хааны хувьд бол Нанжин руу нүүх шийдвэрийг цуцлаад Бээжин хот бол нийслэл хэвээр үлдсэн. Тэгээд Швэндэ хаан бол нөгөө за тий англиар нь тэр нэрийг орчуулсан байсан. Proclamation of Virtue гэж байгаа байхгүй. Одоо түрүүний яг л орчуулгаа байгаа л да. Тэгээ 1425 оны 6 дугаар сарын 27-нд бол 26 настайдаа хаан суусан. За түүний засаглалыг бол Юмлан хааны засаглалтай адилхан
гэж их үздэг. Гэхдээ бас ялгаанууд байдаг. За ялгаатай нь гэвэл зөвлөхүүдээ маш сайн сонсдог байсан. Зарим шийдвэрийг зөвлөхүүдээр гаргуулдаг ийм байсан баг. Хариуцлагыг нь бүрэн өөрөө хүлээдэг. За гэхдээ ингэдэг байсан баг. Ер нь за бүгд санаагаа хэл. Гэхдээ шийдвэрийг би гаргах шүү гэж юм уу те. Тэгээд тэр алдартай зөвлөхүүд нь байна л да. Янси Ци байна. За Янгрун, Янгпу гэдэг. Эдгээр яг нөгөө Стунер бол биш. Хамаагүй. Хоорондоо ямарч хамаагүй л бүгд л Ян гэдэг тийм анзаар таньжуулдаг онготой. Дээрээс нь Шванда хааны үед бол тайгануудыг янз бүрийн албанд томсон. За энэ хожим их гайхалсан. Ер нь энэ улсын түүхэнд ордон тэмцэл гаргах сайхан шилтгаан болчихж байгаа юм л да. За Шванда хааны үед сайд нарыг томилж хөдөө орон нутагт байцаалт шалгалтаар их явуулдаг байсан. Орон нутагт энгийн иргэдийн амьдрал хэрхэн өрнөж байгааг, мөн авилгал авсан түшмэл яаж дураараа ажиллуулж байгааг, за мөн цэргийн дураараа татвар тавьдаг цэргийн эрхтнүүдийг бас илрүүлэх ийм ажиллагаанууд нэлээд явсан. За Мин улсын түүхэнд бол Шванда хааны ирнийг бол Мин улсын цэцэглэлтийн төгсгөл гэж аль бие усаар нэрлэдэг юм байна. За энд юу яасан багмаа? Жуди хааны нөгөө хүү Жуг Аушүй Шүү нөгөө хоёр дахь хүн ажиллаг гаргаж байгаа. Нөгөө цэрэг дуртай. Тий. Шванда хаан чинь одоо Шванда хааны авах гэж одоо нөгөө Юнлоо чинь өөрөө авах нь байж байгаа одоо ач дүүгэх эсрэг бослог гаргаж байгаатай адилхан нөгөө нөхөр чи одоо ач дүүгэх эсрэг бослог гаргаж штэ тий. За энэ үед бол Шванда хаан Бээжингээс Лан руу цэрэг хөдөлгөж энэ бослогыг дараад улмаар 600 орчим ноёдыг цаазаар аваад 2200 хүнийг цөллөлт явуулаад Гавшиг барьж аваа шоронд хийсэн. Тэгээ ингээд нэг жилийн турш байцаас нийцсэн хүнийг за 3 хувилбар байгаа. Эхнийх нь бол өсөж өгсөн гэдэг. Шоронд. Нөгөөх нь цаазалсан, гуравт нь хорлсон гэдэг энэ 3 хувилбар. Ямар ч байсан хорлсон байна. За Жуди буюу Юнлаа хааны үед Мин улсад нэгтгэсэн умард Вьетнам. Нөгөө Вьетнам чинь бослог гаргаалаа шүү дээ. Эсвэгцнээс байнга бослог тэмцэл гаргана. Тэр хэсэгт нутгийг бол Мин улсын өөртөө нэгтгээд одоо нэг хэсэг болгоцсон байгаа шүү дээ. За 20 жилийн турш тасралтгүй бослог гаргасан. Ингээд Мин гүрэн бол умард Вьетнамыг захирахын бүр улам бүр суларч байсан. Тэгээ Вьетнам бослог гарах үед Хонси хаан ухрах тушаал өгсөн. Вьетнамын бослогын үед гэдэг Лэлойд бол одоо Вьетнамын өмнөд хэсгийг эзлэхдээ сайхан боломжийг олгосон гэж байгаа. Ингээд Шванда хааны үед дахин дайн дэгдээд Мин улсын цэрэг 1426 оны 5 дугаар сарын 5 дугаар сард 3 замаар довтлсон байна. Нийтдээ 300 мянган цэргийн хүчээр. Энэ үед бол яг энэ байлдааны ажиллагааг Монголд Юнлаа хааны удирдлагын доор тулалдж исэн Ванкун гэдэг жанжин удирдах орсон байна л да. Лэлой ч тэгээ өөрөө ард түмнийхээ дэмжлэгийг авчиж байгаа байхгүй. Ард түмэн дэмжиж эхэлж байгаа. Тэгээд Ванкуны цэргийг боцоход тэгээд яг Британий дайн хийж байгаа бол Вьетнам чинь тэрүүгээр их алдартай шүү дээ. Тэгээ Ванкуны армийг бүсэлж аваад маш хүнд хохирол амсуулаад тэгээд юу яасан ба. Тэнгууд нь араас нь дахиад Мушэн, Люшэн гэдэг хоёр жанжныг 100 мянган цэрэгтэй хоёр замаар оруулсан боловч 1427 оны 9 дугаар сард Люшэний цэргийг оттолтонд оруулж байгаад Вьетнамчууд буцаход ингээд жанжныг нь алсан ба улмаар Мушэний цэргийг бол ухраач чадсан. За нэгэнт Ванкун бүслэгдсэн өөрийг нь аврах ямар ч одоо найдруу гэдгийг ойлгоод Лэлойд бууж өгсөн баг. За Лэлой харин түүнийг хороогоогүй. Мин улс руу буцаахтаа тэгээс умард Вьетнамд болсон Мин гүрний төрөмгийг дууссан шүү. Лэлой өөрийн хаан тусаа байгуулж байгаа шүү. Ингээд явуулсан баг. Гэхдээ яг Мин улсыг бол өөрийн одоо юу гэж нэг жочтуудын хараат гэдэг өөрөө хүлээн зөвшөөрөд тийч нэг олон жил үргэлжлсэн дайныг л дуусгах гэдэг байхгүй. Ингээд болжсон баг. Тэгэхдээ энэ улс бол баг 310 жил оршин тогтносон юм улс байгаа. За Шванда хаан ч гэсэн энэ улсыг бол хүлээн зөвшөөрсөн. Ингээд жочтуудын хараат гэдгийг хүлээж аваад ингээд жил болгон Мин улс руу одоо бэлгэсэл дэлгээж байсан. Гэхдээ яг үнийн хэрэгтээ бол энэ улс бол тусгаар тогтносон улс болсон гэж байна. Тэгээ Юнлаа хааны үед далайн экспедицийг хийх, их суугийг барих гихт мэт одоо маш том ажлууд бол хийгдсэн. Тэгээд нөгөө Виктор амар аав үстэй энэ ч одоо нөгөө тэр мөнгө чинь бүх хаа нэгэн талаас босгож ирчихдэг шүү дээ. Тэгээд тариачд бүр тосгоноор нөгөж гисэн гэж байна. Тийм. Хатан руу хөхгүй бол энэ Швандагийн өвгийнх нь үтгэсэн шүү дээ. Одоо өвгийнх нь. За Швандад ч одоо нөгөө энэ асуудлыг шийдэх даалгавар ярьж байгаа шүү дээ, тийм. За зарим мужид бол татвар төлөх чадвартай хүмүүс 90% нүүрсэн гэж байгаа байхгүй. Зугт гэсэн гэдэг. Ингээд ган үер болон дайн байлдаанд сүйдсэн мужуудыг татвараас хөнгөлсөн улмаар тариачдын газартай ингэж холбох ажил хадах ажлыг хийсэн байна. Ер нь Мин улсад ган үер газар хөдлөлт болон царцааны хөдлөлт болдог байсан. Өсвөлэн бий болгоод улмаар бол тариачдыг жинхэнэ одоо тамгалдаг байсан байна. За энийг бол Шванда хаан бол анхааралтай авч татварын тодорхой хөнгөлтүүдийг олгосон. Авилгал авсан замбраагүй байдал үүсгэсэн ноёдуудыг илрүүлж 43 ноёныг бол шийтгэж цааз авсан байдаг юм.
За Мин улсын цэргийн хүчийг ч гэсэн шинжлэх ажил өрнөсөн. Цэргийн захирагч нарт бол удам дамжсан хүмүүс байсан. Тэгэхээр энэ ийм байна. Удам дамжсан хүмүүс ингээд дамжаад яваад байгаа Монголын төвхтөж харагддаг. Ингээд нөгөө заавал мундаг гэж болно. За хүү бол нэг тийм мундаг биш байгаад байгаа хөөе. Заавал мундаг байх албагүй байгаа хөөе тий. Тэгэхээр Шөнөдөө хааны үед ямар бодлого гарсан гэхээр удам дамжсан юм юу гэхээсээ илүү яг одоо ур чадвар дээр нь тулгуурласан ийм л одоо юу гэх томилгоо хий гэдэг ийм бодлого барьж ажилласан байна. За тэгээд нөгөө цэргийн зардлуудыг шат шатанд нь томдог, авилгалч одоо энэ шат шатанд нь иддэг нөхдүүд байгаа шүү дээ. Тэр одоо иддэг нөхдүүдийг одоо их байсан тэднийг ч олж илрүүлсэн, агнах ажил өрнөсөн. За 1429 оны сүүлчээр айрамдаа шинжилэл хийгээд цэрэг татлахыг дахин зохион байгуулад яг уу энэ шинжилэлүүдийг хийгээд байгаа гэсэн урдных шиг хүчтэй бол биш болсон ба. Ямлаа хааны үе шиг хүчтэй бол биш байгаа. Гэхдээ яг ингээд нөгөө орлогууд бол хийгдэл ам л та. Тэгээд Шөнөдөө хаан бол өөрөө бол цэргийн урлаг, ан, газар тариалан бас их сонирхдаг. Тэгээд нөгөө энэ чих олон хатантай. Гэхдээ нөгөө хуу хатан гэдэг их хатантайгаа таарамж юм уу? Тэр нэгт хүү төрүүлж өгөөгүй юм. Дандаа огтуд. Тэгээд нөгөөтх нь ч өөрийг нь шүүмжлэн өөрөө ч дургу хүү гаргаж өгөх болохоор дургу тэгээд олон хатантай болохын гут ихний хатан дургуучдаг юм. Ингээд энэ хоёрын хооронд нэг юм аюул тийм харилцааны асуудал байдаг. Тэгээд сун гэдэг татвар юм л байгаа юм л да. Гэхдээ тэр байр суурь нэг өндөр. Тэр хүн бол 1427 оны 11-р сарын 11-р сард Жузэжин хүү төрүүлсэн бажны одоо энэ 100 хаан тийм ээ. За ингээд удам залгах хүүгээ төрүүлсэн баг. За ингээд ингэж байгаа. Нөгөө хүү гарчингууд чинь тэр хатны чинь байр суурь шууд дэвшлэн. Тэгээд хүчээр нөгөө их хатна зэрэг болуулсан байгаа. За энэ бол бас нэг тийм тунд хаагүй ажиллагаа болсон гэж үздэг. За ингээд умардад мэдээж нөө монголчуудын асуудал байгаа шүү дээ тийм. Тэгээ Ямлаа хаан хэдийгээр аяндаа хийж монголчуудад цохилдож байсан ч гэсэн аюуллага бол хэвээрээ байсан. 1428 онд Шөнөдөө хаан Монголын хил давхар 300,000 зэрэгтэй одоо эргүүл хийж байгаад бол монголчуудын баг хөвчтэй тулсан байна. За ер нь торгон цэргүүд нь байсан тул монголчуудыг ухраач чадсан гэж байгаа байхгүй. Тэгээд за ер нь умрад хилээ аягүй сайн хамгаалах хэрэгтэй юм байна гэдэг. Ингээд 1430 оны 5 дугаар сард бол монголчуудтай дахиж тулсан. Энэ үед бол Монголыг энэ үед би амраг бол тогоон тааш гарч ирсэн. За тэгээд Мин улстай тогоон тааш баруун Монгол гарч ирж байна те. Ингээд Мин улстай эвтэй байж цаг хожих бодлогыг бол барьсан байдаг. Энэ бол нөгөө дайснаас сурдлах аягүй сонгодог аргач те. За тэгээд тогоон таашийн хүү дараагийн хүү нь 9 тааш гарч ирсэн. 9 тааш бол одоо божиг нуулсан тийм ээ. За энэ төрсөн нөгөө энэ зүүнтэй үзэн штэ те. За монголчуудаас зүүн зүгт зөрчдийн нутгуудад бас захиргаагаа тогтоосон. 1432 онд ч нөгөө Ийшха мөн л даалгавар аваад Алс дорнод буюу Амуурнээс аваад судалгаа хийсэн. 2000 зэрэг том жижиг нийслэн 50 орчим зав байсан гэж байгаа. Ингээд нургаан хотод очиж Мин гүрний захиргааг зөрчдүүдийн дунд тунхаглаад улмаар сүм бариулсан. За энэ сүмийн туйрыг хожимд 1850 онд Оросын экспедиц судлаач, геологч Григорий Мархианович Пермикин гэдэг хүн олж нийлсэн байдаг. За энэ Пермикины аяллаа тухай бас тусдаа дугаар хийх ёстой гэж би бодсон. Аягүй сонирхолтой юм байлээ. Тэгээд энэ Ийшха дахин экспедиц удирдаагүй. Тэгээд энэ хүн бол одоо явны мууч гэж байдаг штэ. Явны тийм. Төвхтөн шиньяан шиг санагдах юм. Шиньяан. Тэгээд тэрний захирагч болсон байна. За ингээд Шөнөдөө хааны үед Солонгосын хаант улс Солонгостой бол харилцаагаа өөр төвшөнд аваадсан. 1427 онд Солонгосын зүгээс Мин улс руу 5,000 морь илгээсэн гэсэн юм юу гэсэн байв. Гэтэ энэ Сэжон гэдэг хаан Солонгосыг захирч ирсэн. Тэгээд яг энэ үед ч нэг хангил үсгийг авч байгаа байхгүй Солонгосууд. Тэгээд нөгөө Мин улс руу олон тооны оюутнуудыг сургахыг хүссэн. Энэ хүсэлтийг бол Мин улс зөвшөөрөөгүй. Харин олон тооны күнзийн сургаалд нэвтэрсэн эрдэмтдийг Солонгос руу явуулсан байт юм байна. Тэгээд Шөнөдөө хааны бас нэг сонирхолтой факт нь юу гэхээр Солонгос хоолнд их дуртай учраас Солонгосоос одоо маш том тусгай тийм тоогоочтойг авчирч Бээжингийн хааны ордонд одоо ирсэн. Тэгээд нөгөө маш тэрийг чинь дагаад олон тооны шивгчд эмэгтэйчүүд дагаад ирсэн. Тэгээд мөн Солонгосоос албан нь бол яг хуу тоогоочд төр байснаас гадна аягүй их тийм нөгөө охтуудыг их өгдөг гэсэн юм. Мин улсад алба барилдаг. За Япон бол шал өөр шүү дээ. Далайн дэрэмжтэй хаалц үзнэ. Тэгээд Японы шогунууд бол Мин улстай худалдааны харилцаа тогтоох сонирхолтой байсан. Тэгээд алга барих бол сонирхолгүй те. Ингээд асуудлууд үүсэж исэн. 1432 онд Шөнөдөө хаан Чайшан гэх тайган элч болгож зараад Японд илгээсэн. Тэгээд Рюкүгийн хаан тус татсан байна. Тэгээд хариу элч нь бол 1433 онд Бээжинд ирсэн.
За тэгээд яг далайн дээрнтэй асуудал ер нь байсаар л байсан. За Шөнде хааны хувьд Жөнхөгийн хамгийн сүүлчийн экспедицийг зохион байгуулахыг бол харсан. За энэс өмнө бол Юнлан хааны үед бол 6 экспедиц явуулсан байсан. Ингээд 7 дахь буюу сүүлчийнх нь экспедиц Шөнде хааны үед гарсан. Жөнхөгийн хамгийн сүүлчийн экспедиц Вьетнам, Явын арал, Суматар, Шри-Ланк, Энэтхэг, Мекка болон Африкийн эрэг хүрэх зорилготой гарсан. Харин Африктыг хүрч чадаагүй 1433 онд Ираны Хормузын бомбоос буцсан байна. Энэ бол Мингүрний хамгийн сүүлчийн далайн экспедиц байсан. 1434 онд Шөнде хааныг би гинэт муудаж улмаар хэвтэрд байсаар агаад 1435 оны 1-р сарын 31-нд 35 настайдаа улс орсон. Улс орсноор Мин улсын алтан үеийн төгсгөл ирсэн гэж үздэг. Энэ үеэс хойш бол Мингүрэн бол ерөөхдөө хайжандаа урууд энэ зам руугаа орсон. Саяны тэр уучлаарай. Дээр нь дурдсан зөрчтүүдэд одоо ингээд эзлэгдэн. За зөрчтүүд маань бол нөгөө манжины үүдтэй. Тэ. Ингээд яг нь Шөнде хааны үед бол гадаад харилцаа бол огтортой болсон. Мингүрний урлаг, уран зураг, вар шаазангийн үйлдвэрлэл бол нэлээд сайн хөгжсөн. Татварын систем цэгцэрсэн. Жүүчжээний хувьд бол энзүүн цолтойгоор хүүхэд байхдаа хаан суусан. За хүүхэд байхдаа бол Мин улсын хаан болсон. Цорын ганц тохиолдол юм байна. Ер нь Хятадын түүхэнд хүүхэд байхдаа хаан болсон тохиолдол нэг тийм олон биш юм байна. Яг Мингүрний тохиолдолд бол ганцхан энзүүн л үүд юм байна. Мөн Хятадын түүхэнд хаан ширээгээ алдаад буцаж аваад хаан болсон тохиолдол ер нь Хятадын түүхэнд цор ганц байдаг нь энзүүн юм байна л да. За энзүүний хувьд бол төмүү зайцын төмөгийн хувирлтай төмүү цайзын хэрэг гэдгийг бид нар сайн мэднэ. Эсн тайст ослогдсон. За Монголд хэдэн жилээр одоо бас одоо олзонд гэх юм уу одоо 20-нд байж гэж амьдэрсэн ийм хүн байгаа. За Хятадын түүх бол ийм одоо дайсандаа оллогдож одоо 20-нд байжгаад босч ирсэн одоо цорын ганц түүх байдаг бас л энзүүн. Тэгэхээр энзүүний намтар нэг тийм сонирхолтой тийм Мин улсын түүхэнд хүүхдээр хаан болсон цор ганц тохиолдол. Хаан ширээгээ бүх Хятадын түүхэнд хаан ширээгээ алдаад буцаагаад аваад хаан болсон. Одоо 2 өрөөний цолтой хаан болж байгаа шүү дээ. Цорын ганц тохиолдол. Дээрээс нь Хятадын түүхэнд дайсандаа оллогдоод 20-нд байжгаад буцаж ирсэн цор ганц тохиолдол байна. Тийм Мин улсын энзүүн хаан дээр ийхүү ирд юм байна. За ингээд хоёулаа баг энзүүн хаан руугаа орж ийн. Тийм. За энзүүн хааны нэрийг бас жоохон тайлбарлаж өгье. За энзүүн хааны жинхэнэ нэр нь бол нөгөө Зүү Чжэн гэж нэртэй. За Жин гэдэг ханз нь бас нөгөө шороо гэсэн утгыг агуулдаг. Тийм учраас энэ одоо хааныг бол бас шороо махбодтой одоо ийм нэртэй гэж ойлгож байна. Жин гэдэг нь бол тогтвортой байдал хамгаалалт гэсэн утгатай. Уг тэгээд сүмийн цол нь бол энзүүн гэдэг. За сүмийн цол нь бол тухайн хааныг бас илтгэж байгаа шүү дээ. Одоо эдгээр чинь өөрсдөө яг сүмийн цолоор одоо өөрсдөө нэрлээд явж байгаа шүү дээ. За энзүүн гэдэг энэ сүмийн цолны утга нь бол ин гэдэг нь бол баатар гэсэн утгатай. Цод баатарлаг. Тийм шүний тийм баатрын одоо цод баатарлаг одоо өвгдээц гэсэн утгатай юм байна. За тэрээр бол нөгөө 2 оны цолтой байсан гэж нэрлсэн. За Жунтун гэдэг нь эхнийх нь оны цол. 1436-аас 1449 оны үед байсан. Одоо юуны оныхон цол. Тэгээ Жунтун гэдэг оны цолных нь одоо утга нь бол одоо зүй ёсны уламжлалт хаан гэсэн утгыг одоо агуулж идэв юм байна. За хоёр дахь нь бол нөгөө олдсонд байжгаад хурж ирээ дахиад хаан ширийг авч байгаа шүү дээ. Тэгж яхтаа бас Тэнгэрийн таалал гэсэн Тэншүн гэсэн одоо ийм оны цолыг авсан байна. За энэ оны цол нь 1457-аас 1464 оны үед ашиглагдчихсан байна. За ийм хаан байна. За энзүүн хааны хувьд бол 9 настайдаа хаан болсон. Тухайн үед бол Мингүрний газар нутгийг авч үзэх юм бол тропикийн бүс буюу одоо Юнан мужаас эхлээд умар зүгт цагаан хэрэг хүртэл тийм ээ. За мэдээж хамгийн том дайсан нь бол Монгол байсан. За 6 дахь эзэн. Мин улсын 6 дахь эзэн. Мин улсын төрийг яг л одоо Юнлан хааны адилаар 22 жил барьсан гэж үздэг. За тэр үед бол Мин улс мэддэхүйцээс суларсан. Тэгээ энзүүн хаан 1427 онд төрсөн. За тун Адармата баг настай. Тэгээд өмнөх хааны хайртай хүн байсан боловч эдэн мэдлэгээр нэг тийм гоцгой түүхэд бол байгаагүй. За 30 нас хүртлийн хүүтэй болж чадаагүй эцэг нь бол одоо түүнд бол өмнөх хэд нь олон охин төрүүлж өгсөн байт юм байна. Тэгээд нөгөө хайртай хатнаас нь баг хатнаас нь төрж байгаа шүү дээ тий. За аав нь бол 1435 40 нас барсан. Ингээд одоо яг үндэ бол ээж нь төр барьжсэн гэж хатнаас баг байх үед нь ингээд энзүүн хааны ордон одоо хааны үед одоо ордны хэрэг явдлууд улс төрийн хуульдаа хээл ахвал газар авсан. Ерөнхийдөө нэг юм тогтворгүй байдалтай. За ер нь төрийн иргэийг нэлээд салгардуулж анги өрөө хөөцлөх болсноор бол байсан баг. Төрийн иргэийг нэлээд огоорсон ийм асуудал яасан баг. Ирсэн баг. За
Ер нь энэ зүүнгийн хаанчлал бол ингэсэн байна. Одоо юу яаж байгаа юм л да. Яг энэ үед одоо яг хүүхэд наснд нь Ванжан гэдэг нэртэй тайганыг одоо юу болгож өгсөн байна. Харуулахаар одоо тийм нэг бас нэг багшлах тийм их. За энэ Ванжан гэдэг тайган бол сүүлд нь бол энэ хүн асар их нөлөөтэй. Ерөнхийдөө энэ хүнийх нь мэдл аяг хатсан гэсэн үг л дээ. Тэгээд нэг ийм одоо ийм сонио харилцаа ба. Энэ Ванжан гэдэг хүн бол ер нь бол Мин улсыг мөхөөхөд одоо их тийм гол үүрэг үзсэн тайган да. Энэ одоо энэ тайган бол за тэгвэл одоохондоо нэг яг одоо энэ зүүнийг хаан болж явах үед нь одоо ээж нь бол ерөөхдөө төрийг мэдчихсэн. Тэгээд нөгөө Хонси хааны бэлэвсэн хатан бол ерөөхдөө төр барьж агаад насвараад тэгээд дараа нь ээж нь буюу энэ зүүн хааны ээж нь төр барьж агаад нас барах энэ үед бол яг нөгөө Ванжан ч өөрийгөө бэлдээл байгаа шүү дээ. Ингээд одоо энэ зүүнийг хаан болох үед бол Ванжан бол маш нөлөө бүхий тайган болж байгаа юм л да. За энэ үед бол Мин гүрний зүүн баруун өмнөд хэсэгт бол асуудал үүссэн. Хонгу хааны үед нөгөө юуг эзэлж байгаа шүү дээ. Юнаныг эзлээ. Цаашаа нөгөө Монгмаутайгаа үзэж байгаа шүү дээ. Тэнд нөгөө туус гэдэг хятадаар туус систем гэдэг. Тэр нь бол яг нөгөө нөлөөний хүнээ тавиад тэгээд тэргээр дамжуулж удирдах юм систем шиг байна. Уншаад байхад. Тэгэнгუთ нөгөө нөхдөөч гослог гаргаж та бас үзэн. За тэгээд нөгөө Мин улсын талыг барьдгүй нөхдүүд бас байгаа. За ингэнгуут нь зэрэг оолсон ба. За ингээд нөгөө Сиренфа гэдэг нөгөө өмнөх Сиренфагийн хүү Сиренфайнд ч бас оролцоод эхэлж байгаа маа. За ингээд бослого бол хөдөлгөөн бол өрнөсөн. За ингээд Сиренфа бол юу яасан ба. Бас тэр чинь зүгээр байгаагүй. Тэр авийнхаа бирмэр рүү дайраад бас ингээд тэр нөгөө иргэн тойрных улсууд бас халдаад ирсэн ба. За ингээд Мин улсын зүгээс бол цэрэг хөдөлгөөд энэ дээр бол гол шийдвэр бол энэ Ванжан тэр тайган гаргасан байгаа юм л та. За ингээд Монгмаогийн эсрэг тулалдаан хийсэн. За ингээд тулалдаан бол тэр Суулун гэдэг гол энэ дэргэд болсон ба. За тэгээд энэ тулалдаан бол яг нэлээд ширүүн өрнөд. За тэгээд хид хид одоо дайралтууд хийгээ. Тэгээд ингэсэн байгаа. Мин улсын цэрэг бол их бассан байгаа байхгүй. Тэгээд цэргийн айгу нутгийн хөндлөнд оруулсан чинь заан цэрэг нь бүсцэн байж таарад ширэнгэн нүд ингээд Мин улсын цэргийг бол боцсогсон байдаг. За ингээд удалгүй бол тэр motion гэдэг бас нэг жанжин байсан. Тэр нь бас юугаар өвдөд одоо өвчнөр бас насарсан байгаа. Ингээд Сиренфагийн үед бол Мин улсын цэргийг цогцсон ч одоо бүр одоо юу гэдэг тэр авьд жоохон одоор тэр аваараа бас жоохон божигнуулсан байгаа. Ингээд улмаар бол дахиад одоо цэрэг хөдлөсөн байгаа. За ингээд 150 мянган цэрэг хөдлөхөд бол энэ тоглолтын бол нэлээд ширүүн болоод за ямар ч байсан Мин улсын цэрэг бол тэр ширэнгэн дундуур мондор явж арай хийж одоо 1442 оны 1-р сард Монгмаогийн нийслэлийг бол эзэлж авсан байна. Тэгтээ маш их хохирлжсэн. Тэгээ Сиренфа дахиад зогтцсон тий. Тэгээд буцаж ирээд тэр чинь дахиад үзэж байгаа. За ингээд яг энэ үед бол энэ зүүн хаан болохоор 14 15 орчим сурж байгаа байхгүй. За тэгээд ерөнхийдөө ингээд төрийн эрхийг нэг юу байд юм байна гэдгийг мэдэрч эхэлсэн байна. Тэгээд Зэн хэмээх эмэгтэй одоо угсаа сайтай одоо эмэгтэйтэй суугаад ингээд 1442 онд тэгээд яг хуу имэйл бараг сонгож өгсөн юм шиг байна. Одоо тэр хатан болох хүнийг. За ингээд харин энэ хатнаас нь хүүхд гараагүй. Тэг хүүхд гараагүй юм бэлээ. За тэр энэ зүүн хааны залгамжлагч Жу Цэншэн гэдэг тэр хүн бол тэр Чонхуа гэдэг хаа цолон оны цолон Чонхуа шиг санагдав. Тий. 5 жилийн дараа төрж байгаа юм л та. Тэгээд нөгөө Жоо гэдэг татвар эмэсэнс төрж байгаа. Ер нь яг аюул олон татвар эмтэй байсан. Тэгээд 1442 оны 11 сарын 18-нд ер нь яг нөгөө яг албан ёсоор нөгөө нэг анхныхаа төрийн үйл хэрэгт бол орж эхэлж байгаа юм л да. Энэ үед чинь нөгөө Сиренфагийн асуудал дахиад сүйгдэж байгаа. Тэгээд боцож бослог гаргаад тэгээд нөгөө Сиренфа ч өөр юу яаж байгаа байхгүй. Мин улсын ослогчтой солилцсон гэсэн юм шүү. За тэр нь бол одоо асуудал болоод ингээд ихэж одоо тулалдаан өрнөсөн байна. За Ванжан бол юу яасан бэ? Одоо нөгөө Ванжан ч айгүй нөлөөтэй болсон. Дахиад цэрэг оруулъя гэх 50 мянган цэрэг оруулъя. За ингээд ямар ч гэсэн тэр юу эсрэг талын хүмүүсийг бол зугатаач чадсан, ухаач чадсан ба. Тэгээ нөгөө бирм рүү зугатаа явуулсан. Тэгээ Сиренфа бол юу яасан ба баригдаад Мин улсад
ирсэн. Тэгээд цааслуулсан. За тэгээд чинь бас нөгөө дахиад бослог гарнаа энэ дээр чинь ерөөсөө бослог гарахаас гадна бас нэг одоо Инзүү хааны үед юу болсон гэхээр нөгөө шар мөрөн чүг ирсэн. 5 удаа ирсэн байт юм байна. Онуудыг хэлэх юм бол 1439 он, 40 он, 41 он, 48 он, 49 он. Тэгээд нөгөө үйлдэх тусмал одоо маш их хор хүнэлттэй байт юм л да тариа толгой усан давтуулдаг ч юм уу те. За ингээд нөгөө энийг үерлэх болсноор нөгөө сувгийн ажил болно тун хэцүү болсон. За ингээд ерөөхдөө ингээд араас асуудал үүсэл байгаа тийм ээ. Энэ үед бас нэг асуудал үүснэ фүүзиан бослог болсон. Дуу хоёр бослог болсон. Хоёр бослого нэг. Тэгээ энд яагаад бослог гарсан гэхээр энд нөгөө зарцаа нүүдэл болоод өсөглөн болсон ба. Нэгдүгээр. Хоёрдугаар энд байсан нөгөө цаасан мөнгө хэмжилж байгаа байхгүй. Цаасан мөнгөнд худалдаар баталгаажуулдаг бол бас одоо бүр гиперинфляц гэдэг чинь бүр инфляцаас 7 дор юм байгаа шүү дээ тэр чинь тийм. Hyperinflation болоод энэ дээр юу болсон гэхээр нөгөө мөнгийг гүйлгэнд оруулж гисэн ба. Тэгэд мөнгөний уурхай эзэмшдэг нөхдүүд тэр мөнгөний хаюуг айгу нуун. Тэгээ нуугаад дараад эрэлтний өсөд байгаа учраас үнэн нэмэгдэнэ мөнгөний чинь төлтэй. За энэ үед ингээд иймэрхүү асуудлаас болоод фүүзианд бол бослог гэсэн ба. За ингээд тэрийг асуудлыг зохицуулахаар ирсэн Мин гүрний цэргийг бол уурхай өсгчд хараад ингээд 1444 оны 7 дугаар сард бол бослог ирсэн. За энэ бослогыг бас дарах гэж нэрлээ юм болсон. За тэр Дон Маожи, Дон Мао баа гэдэг ах トゥ хоёр байхгүй. Тэгээд бослог гаргаад улмаар бол ер нь бол 1448 он хүртэл бол Мин гүрний ирсэн цэргүүдийг ерөөхдөө ялаал яваад байсан. За ингээд бүр Янпин хотыг хүртэл бүслэх юм ажиллагаа болсон. За энэ бослогыг бол Жанкай гэдэг одоо хүн бол очиж ерөөхдөө бол алсан. Тэгээд тэр нөгөө 1449 оны 5 дугаар сар гэхэд бол ерөөхдөө энэ бослого бол бүрэн дарагдаад за тэгээд 1451 он гэхэд бол ер нь бол Фүзианы бослогыг бол бүр эцсийн байдлаар ямар ч одоо үлдэгдэлгүй болчихно гэж хэлсэн байна. За Мыңмао чинь 1447 онд дахиж бослог гаргаад тэр нь дахиж буун асуудал болсон байна л да. За ер нь ингээд нөгөө тэр Мыңмао гэж л дарж чадахгүй байсаар байгаад л нэг ч баг л алдчихж байгаа юм л да. Мөнгөний ер нь бол алдчихж байгаа. За энэ дээр одоо дараагийн асуудал үүсэж байгаа нь одоо монголчуудын асуудал байхгүй бидний сонирхдаг асуудал те. Энэ дээр ямар асуудал үүссэн гэхээр за хэдийгээр юан гүрэн бол мөхсөн ингэсэн ч гэсэн монголчуудад хүчтэй хэвээрээ байсан. Тэгээд ерөнхийдөө Гансу болон Даатууны чиглэлээр худалдаа хийдэг гэсэн юм байна л да. Тэгээд энэ дээр бол яг хуу монголчуудын зүгээс бол морь адуу худалдаад тэгээд үр тариа будаа авс цай торг гэх мэт өөрсдөд нь байдгүй тэр зүйлсийг нэлээд авдаг гэсэн байна. Тэгээд энэ үед бол яг хуу нөгөө 9 тайшиг их мэдл нөлөө нэлээ их болоод за энэ үед бол нөгөө хэн байсан шиг санаад байна. Тайсон хаан. Хаан нь бол тогтоохгүй Тайсон хаан байсан шиг санаад байна. Ингээд намыг нөлөөнд оруулсан байна. 9 тайш. Дараа нь Уранхай эсхийг бас нөлөөнд оруулаад ингээд зөрчилдүүдтэй харилцаж гисэн нь бол ерөнхийдөө ингээд Мин улсын нэлээ боож байгаа юм хэрэг болсон л да. Тэгээ дээрэс нь нөгөө худалдаа хийж явахдаа мордийнхоо үнийг нэмнэ гэсэн. 9 тайш одоо монголчуудын зүгээс. Тэгэнгუут нь Мин улс таталцсан байна. За тэгэнгуут нь одоо шууд яасан байна. За тэгвэл одоо байлдааны ажиллагаа юм лээ. За Мин улсын хилээ зартаа үе худалдаж эхэлсэн. За ингээд 1449 онд Инзүү хааны засаглалын 14 он буюу 1449 онд ойрд 9 тайш одоо Мин улсын цөмөрч орсон. За 9 тайш цэргээ 4 зам болгож хуваагаад нийтдээ 20,000 зэрэг хуралдуулан маш амжилттай шуурхаад авталсан. За энэ үед бол 4 жигүүр одоо ер нь бол нэг 10,000 орчим цэрэг тус бүр гэж байгаа. Мин улсын цэрэг гэдэг өөдөөс нь цэрэг явуулсан боловч ялагдсан гэж байгаа юм л да. Ингээ 1449 онд монголчууд 9 тайш болон Тайсон хааны удирдлагын дор одоо нэлээд нэгдэлтэй болоод ингээд шоу нэлээд амжилттай болсон. Тэгээд тухайн үед бол Мин улсын эзэн хаан бол яасан байгаа юм л да. Одоо нөгөө Ванжан гэх нөгөө тайган байгаа шүү дээ. Тэр тайган бол бодлоо навтах байгаа юм л да. Тэгээд нөгөө ийм л 4 зур харагдаад байгаа. Ингээд 21 настай залуу.
Тэгээд Манжан бол чи ингээд өөрөө цэргээ удирдаад одоо ингээд сүр хүчээ үзүүлэх хэрэгтэй гэдэг. Тэгээд нөгөөт нь ятгалханд нь автаад ингээд 500 мянган зэрэг гэж байгаа байхгүй. Нагас том одоо нэг зэрэг ингэж явсан байна. Тэгээд монголчуудыг тусч байлгах болсон. Гэхдээ яг цаасан дээр бол мин улс хамаагүй хүчтэй харагдаад байна. Яг бодит байдал дээр бол яг давуу талууд бол яг нэгдүгээр тооны олон байсан, хоёрдугаар их буутай нутаг дээрээ байлж байгаа гэх мэт давуу талууд байсан ч гэсэн нүсэр том арим түүний хангалт гэдэг бөө асуудал үүссэн байна. Завшилт нь удаан. Тэгээ Монгол цэргүүд хангамж руу үе уулгаж довтлон их талд нь цохилт өгөнтэй. Тэнгууд нь Бээжин рүү ухрах талаар яриа болсон баг хэрэгтэй. Тэнгууд нь Ванжин ч шууд дайныг үргэлжлүүлэх хэрэгтэй одоо та ингээд дуусгах хэрэгтэй гэх. Ингээд эсэн тайшийн үүдээс хөдөлсөн. Тоогоор олон биш боловч байлдах чадвар моралын хувьд аюул сул байсан гэж байна. Тэгээд нөгөө замдаа явж байхдаа нөгөө нутаг нэгтний цэргүүдийнхээ амир өвдсөн байдлыг хараад моралын хувьд нэлээд унсан байна. За монголчууд бол нөгөө арталтан цохилт өгнө шүү дээ. Минь улсын хангамжтан цохилт өгнө. Тэгээд нөгөө Сослобат их муудсан. Хоол хүнс хоомцсуучаас нөгөө оргох, хулгай хийх, хоол хүнсний зөвлөл хулгай хийх асуудлууд ингээд үүсэж байгаа. Ингээд Ванжаны хувьд бол охорохгүйгээр төмүү цайзан дэргэд бол яасан ба. Ихэлсэн ба. Төмүү ч өөрөө нөгөө ус их муутай газар юм байна л да. Ус ховор. Тэгээд нөгөө тэнд 1449 оны 9 дугаар сарын 1-нд болсон ба. Ингээд эсэн тааш богино хугацаанд авчиж дата хотыг эзэлж аваад Мин улсын цэргийг хүлээсэн байна. Ингээд Мин улсын түрүү үгнийнд явж исэн 40 мянган цэргийн бот цохоод ингээд 8 дугаар сарын 31-нд Мин улсын хаан энэ зүүн Түүмүрмиг газар дэргэд бол одооны Хөб юм уу тийм цэргээ засгаар ухарч исэн байна. За эсэн тааш энд үзээд за ингээд Түүмүр цайзыг бүсэлж авсан. За маргааш нь тулдаа хэлсэн. Монголчууд хэд хэдэн чиглэлээр довтлсон. Нэгэн тавьжигдсан Мин улсын цэрэг бол олон байгаа юм шиг нэмэр болоогүй. За энэ цайзнууд ингээд дөрвөн талаас уулаар хураалагдсан. Тэгээд нэг юм цавчаал бомб гэж байдаг шүү дээ. Цавчаал бомбоос даатуу нүрх яг замын уулзуур дээр юм байна л да. За ингээд төмүү цайзыг бол бүсэлж аваад хамгийн гол нь тэр их бол усны их болгоодыг л монголчууд батсан юм байлээ л дээ. Тэгээд үе ингээд турших дайралт хийж Мин улсын цэргийг сандаргаж байгаа. За ингээд тулаан бол айгүй ширүү өрнөсөн. Тэгээд ширүү өрнөх үед бол Ванжан гэдэг нөгөө тайхан бол алагдсан. Гэтэ Монгол цэргүүд яг хороосон уу эсвэл одоо нөгөө нэг цэргүүд Мин улсын цэргүүд өөрсдөө булгамдаад ингээд хэлсэн үү гэдэг нь тодорхой болсон. Энэ хятад ном дээр бол ерөөхдөө Мин улсууд цэргүүд өөрсдөө алсан гэсэн юм байдаг. За ингээд одоо газар зүйн хувьд бол нөгөө Түмүү цайз чинь Хөбөй мөж нөгөө Жанчхүүгийн даваа гэдэг мэддэг шүү дээ. Тэнд байгаа гэсэн үг. Тэгэхээр яг нөгөө их булгуудаас жоохон зайтай. Тэгээд нөгөө яг тулдаан яг эд өрнөд яг би хамгаалагч айгу ширүүн тулалдсан гэдэг юм байлаа. Миний одоо юуны эсрэг эсэн таашийн цэр монголчуудын эсрэг. Тэгээд үндсэн хүч нь бол боцоохоц. Ерөнхийдөө яг 100 мянган хүн болуулж жагсаалаас гарсан гэж нас орсон тийм. Энэ улсын цэргээс бол ингээд энэ явдлын дараа бол энэ 100 хаан бол ослогдсон. Ингээд энэ 100 хааныг би яагаад энэ юг яасан гэхлээр нөгөө оюутан байхдаа би нэг хэсэг жуулч таваад нөгөө айгу олон музей хаалттай байж таарад яг явж байгаад яг цэргийн музей орсон юм. Цэргийн музей дээр ороод ингээд үзээ явж исэн чинь ингээд хятадын эзэн хаан бололтой нэлээд тансаг юм одоо хоцтой хүн ингээд сөхрөөд урталт нь ингээд монгол жанж ингээд морьтойгоо ингээд дээрээс ингээд болж байгаа юм зураг байсан байхгүй. Би одоо зураачих нэр юм болчихсон. Энэ цэргийн музейд би үзчихсэн хайх санаж байна. Тэгээ би ингээд харцаж энэ нөгөө Түмүгийн зураг байна. Эсэн тааш нөгөө Инзүү хааныг боц өгсөн юм байна гэдэг. Тэгээд яг тэрэндээс болж ин хэргийг нэлээд сонирхож уншижсэн л та. Тэгээд Инзүү хаан ингээд ослогдож байгаа. Монголчуудад энэ бол одоо хятадын түүхэнд гэж дайсандаа ер нь ослогддог шүү дээ. Нэг бол амиа хорлдог байхгүй тий. Амиа хорлдог шүү дээ. Тэгэхээр ослогдсон цорын ганц мөх байгаа. За энэ дээр Монгол цэрэг Бээжинд тулж ирсэн. За нөгөө Хятадын сандраа шүү дээ. Мин улсын сандраад. Тэгээд Инзүү хааны хүү илчээр байсан учраас Инзүү хааны дүү Жин Тай цолтоогоор хаан болсон. Улмаар бол Монгол цэрэг бол Бээжинд тулж ирсэн байна. Инзүү хаан өөрийн сүргчээ монголчуудад мэдрүүлэхийн тулд цэрэг өдөртөө хөдөлсөн. Яг үнэндээ бол Инзүү хааныг сайд нь тэр Ванжан бол ятгах бол цэрэг хөдөлгсөн байгаа тий. Ингээд яг Бээжинд тулж ирсэн ч гэсэн яг Бээжинг авъя гэсэн бодол байгаа. Ерөнхийдөө ийм юм шиг байна. Яг ялцсан гэсэн бодол бас монголчууд. Энэ ялалт өөрөөсөө монголчуудын хувьд бас шок байсан гэж байгаа юм. Ингээд ялаад хаана авсан гэж бодоагүй. Тэр бол аюул ширүүн тулдаан болох байх гэж бодож байсан. Тэгээд яг энэ дээр бол яг Инзүү хааны ингээд нөгөө олдогдсон гут нь Мин улс дотор чинь ингээд савлаад тэгээд замирчсан ингээд дүүгийн хаан болгосон баг.
За Мин улсын цэргийн ялагдсан шалтгааныг ингэж бичжээ. Нэгдсэн удирдлага байгаагүй. Мин улсын цэрэг. Байлдааны төлөвлөгөө байгаагүй. Тактик муутай оролцсон. Дээрээс нь цэргүүдийн мораль муу байсан. Тэгээд хоол хүнсний хангалт асуудалтай байсан. Тэгээд монголчуудыг амархан ялцчихна гэсэн юм өчтгөн бодолтой ингэж ерөнхийдөө тэр Вьетнамд хийсэн дайн гэсэн тийм байгаа байхгүй гэдэг нэг юм. Саад орчдөг те. Тэгээд ингэ асуудал үүсдэг те. Тэр Монгмаа үед нарт бас яг тэгж байлцсан байхгүй. Тэгээд яг хятадын төгс бол энэ дээр бол тэгсэн. Байлт газараа буруу сонгосон. Монгол цэргийн эсрэг дайрах газар айгүй буруу сонгосон. За монголчуудын хувьд бол харин Мин улсад хэрхэн тохирол өгөх гэдэг дээр эхлээд жоохон зөрүүтэй байр суурьтай байж байгаад явандаа бол нэгдсэн байр суурьд хүрээд тэгээд цэргийн сургууль бол Мин улсын цэргүүдээс хамаагүй илүү дээрээс нь дайны туршлагатай байсан. За Хүмүүгийн цайзаас найрамдал байгуулах нэрээр Зинзүүн хааны цэрэг одоо юу асан цэргийг ингээд хуурд гаргаж ирээд тэгээд усны их булгийг зааж өгөөд улмаар бол сэрэмж алцны дараа л авчихсан байдаг шүү дээ. Тэгээд энэ түүхийг бол Мин гүрний түүхэнд хамгийн гудамжтай гэж үздэг Африка зарим төвчд бол зөрчдүүдэд ялагдсан бол хамгийн гудамжтай түүх нэ эзлэгдэж байгаа шүү дээ тийм бүр тийм. За алаг төмөр жанжин баггүй би алаг төмөр жанжны нэрийг санахгүй байсан. Алаг төмөр Тайсун хаан гэдэг одоо нэлээд шилгарсан. Тэгэхээр нөө удирдлага зохион байгуулалт нэгтэй юм цэрэг жанжид удирч ирсэн. Тайсун хаан ч өөрөө хаан шүү дээ. Алаг төмөр жанжин гэдэг удирч ирсэн учраас эсэн тайс бол дайсны гол үчиг цогхууд бол Тайсун хааны цэрэг, алаг төмөр жанжны цэрэг хоёр бол баруун болон зүүн зүгээр хамж орж ирсэн. Ингээд ер нь энэ төмөө цайзын хэрэгтэй одоо төмөөгийн хэрэг гэж яриад байна. Төмөө Трибиан гэдэг төмөөгийн хувирал гэх юм уу та тийм. Цөөхөн цэргээр олон цэргийг цогхох нь цэргийн нарийн урлаг бөгөөд дэлхийн түүхэнд ховор юм. Тийм учраас Америкт бол ялангуяа цэргийн сургуулиуд бол энэ тактикийг тусгаалan судалж авч үздэг юм байна. Энэ Инзүү хааныг буулгаж авсан. Энэ одоо аргыг. Тэгээд хятадын сурвалж бол яг нь Инзүү хаан гэдэг хурмс бороо хайлахыг гуйж байгаа сүгэрж байгаа доослогдсон болсон гэхэд янз бүрээр бичдэг юм байна. Зөвлөрүүлээ тийм. Тэгээ ер нь бол хятадын түүхэнд хамгийн гудамжтай үе гэж бичдэг юм байна. Энэ үеийг тэгээд Төмөө Трибиан гэдэг маань одоо Төмөөгийн хувирал гэдэг хоёлоо яаж нэрлэх үү гэдгээр нь ярьж ирсэн. Төмөөгийн хувирал гэж хэлж байна. Яасан. За Монголын ноёрхол хятадд дахин бий болох нь идэ гэсэн бодол бол яасан. Тэгсэн ч гэсэн одоо хүүхэн сурвалжлаар бол даанч тэгж бичсэн байгаа байхгүй. Эсэн тайш Чингис хаан биш юм байна гэж тэ. Одоо Чингис хаан шиг энтэй хүн байсангүй гэж бичсэн байгаа байхгүй. Ялалтандаа мансуура толгоо нэргсэн түүний одоо ялалтынхаа ач холбогдлыг үнэлж чадаагүйгээс гадна боломжоо ашиглаж чадаагүй гэж үздэг. Тэгээд умар зүг рүү буцсан гэж үздэг. За энэ зүүнний дүү хаан болж байгаа шүү дээ. Тий. За тэгээд дүүн хаан болоод тэгээд нөө Инзүү хааны барьцаа марцыг төлөхөөс татгалцсан. Ерөнхийдөө бол за чи бол манд хамаагүй гэсэн. Инзүү хааны үед Мин улсын хааны одоо ордны өмнө хэсэгт нэг яг нь чи монголчуудын олзонд 7 орчим жил 8 жил амьдраад за яг тэр хонь хариулсан эднэр гэдэг нь бол жоохон текстус яриа болох гэж би бодоод байгаа. Яг уу тийм тэгээд бас шууд тэгж доош нь хийхгүй ч хаан байсан тий бас эн чин их тийм соёлтой олзолж байгаа юм л да. Одоо нэг өсөнтөө тэгээд нэг юм тайхан гэр байр тий найр майранд оролцсон тэгсэнтэй бас нөгөө бусдаа гайхуулж шүү дээ Мин улсын хаанд манд олцогдсон гэдэг ч юм уу тий. Энэ тиймэрхүү байдалтай байсан юм шиг байна. За тэгээд тэгээ одоо буцаага явуулж байгаа шүү дээ чинь тий. Буцаагаад явуулаад за дараа нь нэр нь очичоод Монголын тухай энэ Инзүүчээр зөндөө их мэдээлэл мэдсэн тий. Тий аюу их мэдээлэл өгдөг шүү дээ тий. Тэгээд буцаж очиод бас чинь нэг хэсэг гэр оройнд байсан. Гэр оройнд байж байгаа. Тэгээд тэр захаа махаа нэг инээдтэй шүү дээ тий. Одоо би очиод эргээ хаан болохгүй одоо намайг ингээ аваач ээ гэх. Тий. Алидид дүүн хаан болсон байна шүү дээ тий. Тэгээд буцаж очиод нэг хэсэг гэр оройнд байж байгаа. Тэгээд яасан баг. Эргээд бэхжүүл засаглаа ихлээр яг талын өөрөө тал хүмүүсээ татчихагаад эргээд одоо хаан ширээг авсан ба. Тэгээд ингээд хаан ширээг алдаад буцаагаад авсан ер нь баг цорын ганц тохиолдолтой. Инзүү хаан маань бол Монголын одоо 20-нд байгаа шүү дээ. Эсэн таашаа 20-нд 7-8 жил байжгаад буцаж очиод одоо хүүн бол хаан байгаа шүү дээ. Тэгээ буцаж очиод дүүн хаан болж дээ. Дүүн хаан болж байгаа. Тэгээ буцаж очиод яг юу болсон бэ? Яаж хаан ширээг ав? За буцаж очиод бас 7-8 жил 20-нд байсан хаан гэж тий. Тэгэхээр нэг дүүн хаан болсон ч гэсэн нэгдүгürt өвчтөе хүн байсан. Би нэг муу байсан. Хоёрдугаарт хүү байгааг. Тэгээд усаа залгуулсан хүү байгааг. Ингээд сурсан. Ингээд нас сурахт нь бол Инзүүний хувьд бол эргэж хаан шиг боломж нэгцсэн. За ингээд марчсан хаан болсон. Ингээд засаглаа хөргөжлүүлсэн байгаа. Нийтдээ ингээд хоёр тусдаа ингээд хаан ширээд суусныг тооцох юм бол 22 жил.
зүрийг барьсан. Монголчуудад олслогдчихсэн Бээжингийн хааны ордонд бас гэрээ хорионд бараг гэж баг 7 хэмжээл болсон баг шүү. Тэгээд ер нь энэ зүүн хаанаас хойш бол ингээд минь ус ингээл бураал урагдаал ингээд явсан тий. Тэгээд зөрчдүүдэд үзлэглээд. Тэгээд зөрчдүүдэд эзлэгдэж байгаа да. Тэгээд 1464 онд бол энэ зүүн хааны 38 39 настай данаас сурсан гэж үздэг юм байна. Тэгээд энэ удаагийн дугаарыг бас бэлтгэхэд их сурвалжууд гэвэл одоо монголчуудын төвөнд тодорсон 33 тулалдаан гэдэг насан бүтэн юмыг ашигласан төвөг зайц гэдэг хэсгийг ашигласан. Монгол хаад түүхэн шаш дээр 9-р бодыг ашигласан. Энэ бол дугуйр сургуулийн гүн үлсийн хаадын сангаас гаргасан бүтээл. За соёмд нэвтэрхий талын цувралуулах Монгол цэргийн түүхийг ашигласан. За мөн History of China гэдэг кастин Зэнвэнди, Ёнглоди тэ Хонси за тэ Шөндө за мөн одоо энэ зүүн хааны намтаруудыг сонссон. За мөн яг бид нар урд байгаа Жунго Хуангдигийн 2-р Хятадын хаадууд тий. Хятадын хаадууд гэсэн номын 2-р ботыг бол ашигласан. За энэ дээр бол ингээд манай аврах хаан байна энэ зүүн. За энэ ер нь бүгд хаанууд нь байна дөө. Тий. Ёнглоогоос эхлүүлэл тий. Хонси гэл за Рензун гэд за энэ одоо Хонси хаан баг шиг байна тий. За гэх мэтчлэн хаадын намтрыг бол энэ дийлүүдээс их ашиглаад өнөөдрийн дугаар бол их мөнд үзэгчтэй. За юм байна да. За маш их баярлалаа. Ингээд маш сонирхолтой. Маш одоо биднэрт сургамж болсон юм түүх. Тэгээ манай тухайн үе одоо баг хаадуудын үе бас байгаа шүү дээ тий. Энэ үеүүдтэй бид нар ингээд сонсоод ялангуяа одоо мэн гүрний түүхийг бол бид нар түүхийн хичээл дээр ч гэсэн их тийм баг удтай юм шиг санагддаг. Ягаад гэвэл яг бидний уналтын үе л дээ их гүрний маань. Гэтэ бид нар уналтаасаа суралцж иргэн босон тий. 9 тайвш дээр одоо бид нар харагдаж байна. Жаахан л нэгдээд ирж чадах юм бол яаж энэ бүр чичрүүлж чадчих штэ тий. Хааныг нь хүртэл ингээд олчлаа болчих чадчих. Тийм болохоор энэ үеийн түүх юу яаж байгаа штэ нөгөө улс төрийн ботгол гэж яриад байдаг тий. Гэхдээ яг миний анзаарснаар нэг хоёр тусдаа үе байгаа даа. Удаагийн хаанаас өмнөх үе нэг өөр байгаа. Удаагийн хааны дараах ботголын нэг арай өөр. Тийм. Тэгээд энэ ботголын үе бол яг одоо энэ хүмүүс цайз хэрэг 9 тайш хэрэг одоо ингээд 9 тайш гарч байна. Хаан байсан тайсан тий. Тогтох хух тайсан. Тэгээд одоо алаг төмөрж энэ. За тэгээд 9 тайш гэдэг. Нэг тайш нэг хаан тий. Ингээд хэдийг ингээ асуудал байсан боловч хэлцэнгүү нэгдмэл байсан. Тэгээд нэгдэж чадах юм бол ер нь бол Бээжинг авах шахлаа шүү дээ тий. Тэгэхээр ер нь бас ямар хүчтэй боломжтой байсан бэ гэдэг айгу тодорхойлогдож байгаа байхгүй юу? Айгу том баталгаа шүү дээ тий. Бээжингийн дэр гэдэг чинь өөрөө том баталгаа байхгүй юу? Тэг хүүхэд залуучууд мандаа сонсч ивэл 9 тайшин цааш нь ингээд одоо түүхийг судлаарай тий. Монголын маань 9 тайшин дараа бол нөгөө Маха гүргэс гэдэг өгөрт гэдэг хаан байна тий. Маха гүргэс тий. Тэгээ Молон хаан, тэгээ Мандуул хаан ялангуяа нөгөө Мандухайцсан хатны маань үеийн одоо юм одоо үе ирж байгаа тийм болохоор ингээд түүхээ сайхан судлаа, түүхээ бас мэдүүлэх тийм олон зүйлийг ойлгож авна. Тэгээ түүхээ сайн судлаад хахаар ингээд юм бүхэн ер нь давтагддгийм байна гэдгийг бас харна тий. Ийм байна. Тэгээ бүгдээрээ эв нэгдэлтэй байхыг хүсэн өрөөгөөд энэ удаагийнхаа дугаарыг өндөрлөе. Баярлалаа битмах. За баярлалаа. Прим подкастын сонсогч та бүхэнд өдрийн мэндийг хүргэе. За миний би энэ аль бус гадаад хэлний төвийг үүсгэн байгуулсан. Манайх бол цаг тутам бэлсэлтэй авч байна. Та өөрийнхөө хуваарьтаа тохируулаад өглөөний анги, өдрийн анги, оройн анги болон амралтын өдрийн ангиудыг сонгон суралцах боломжтой. Манай хөтөлбөрийн хувьд Английн алдарт Pearson системийн Road Map зураг бичгээр явагдана. За тэгэхээр манай англи хэлний төв нь бол ямар нэгэн нас харгалзахгүй байгаа. За мөн та манай сургалтын төвөөр үйлчлүүлснээр за маш олон төрлийн movie night, game night, за одоо book club гэх мэт олон ивентэд үнэгүй оролцох боломжтой бөгөөд мөн ганцаарчлсан давталгад та үнэгүй хамрагдах боломжтой байгаамаа. Тэгэхээр манай төвийн ураа буюу хэлээр дамжуулж одоо соёнгийн гэрэлт хүрцгээе гэдэг урайны дагуу та бүхэн одоо ерөнхий англи хэлний ангиудаа суух боломжтой. Таны төвшин ямар ч төвшин байж болно. За манай төв нь за хотын төвд буюу Сүхбаатарын талбайн зүүн талд туушин зочд буудлын чанга хойно байралтай. За тэгэхээр та одоо энэ постэр дээр харагдаж буй утсаар болон хувийн чатаар холбогдох боломжтой. Баярлалаа та бүхэндээ.